байгаа нэг эмэгтэй хүнийг энэ хорвоогоос явсныхан дараа юугаар дурсдаг гэсэн чинь маш их машинтай, маш олон албан тушаал хасж ирсэн, маш мундаг эмэгтэй байсан гэж нэг дурсдаггүй гинэ. Ямар сайхан эмэгтэй байсан гэдгийг дурсдаг юм л да. Одоо тэр нь болохоор ямар гоё харилцаатай тий ямар гоё одоо тийм эмпати сайтай эмэгтэй байсан бэ гэдгээр нь дурсдаг. Нөгөөх нь ямар ээж байсан бэ гэдгээр нь ингээд дурсдаг. Одоо нэг хүүхдүүдийнх нь бодтой байдлаас л гэж хардаг юм шиг. Таны яг энэ хийсэнтэй за химнэлээ мэдрэх тийм систем гээд энэ зүйлсүүдийг ингээд өөртөө ойлгохын тулд эхлээд өөртөө нөө гашуун боловч хатуу хідэн зүйлсүүдийг хүлээн зөвшөөрөөд эхэлчих хэрэгтэй юм байна тийм ээ. Тийм. За энэ хугацаанд бол би тий ядрана. За би нэмд харилцаанд бас ингэж ороод иж чадахгүй мэн яг одооныхоо үе шиг тий одоо тэгж тахсан юм. За бас ийм санхүүгийн хувьд би ингээл тий өссөн үедээ гараа яваал өссөн үедээ ингээл мөнгө өөрчдөг тийм бас бийж чадахгүй мэн гэдэг ч юм уу тий тэр хідэн гашуун үннийг өөртөө ойлгуулах хэрэгтэй. Тийм магадгүй яг тэр чинь анхны төрөлтөн дээр бол ойлгоход хэцүү л дээ. Хүн хийлж өгөхгүй л бол сайн байцгаана үзэгчдээ. Тикридний тэмдэглэл подкастын маань нэгэн шинэ дугаарт, анхны дугаар гэж хэлж байна. Энэ дугаарт маань менежментийн зөвлөх коуч Батханд харилцаж байна. Танд өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Орчиж байна. Сайхан. Тэгээд тикридний тэмдэглэл гээд яагаад анх хийх басан бэ гэхээр би өөрөө одоо 18 оноос хойш тикридтэйгээ 3 хүүхдээ ээж. Тэгээ нэг 3 жилийн зайндаа ингээд төрөөдсөн болохоор тикрид маань хуулийнхаа хугацаагаар сунаад тэгээдсэн. Тэгээд ер нь бол яг энэ хугацаа эмэгтэйний хувьд, хүний амьдралд, карьерийн хувьд дахин нэг шинэ эхлэл юм шиг те эсвэл бүр яг өөрөө өөртөө шинээр танилцдаг тийм хугацаа юм байна гэж олж харсан. Тэгээд за ер нь энэ хугацааг өнгөрүүлж байгаа бүх эмэгтэйчүүдтэй, ээжүүдтэй нэг юм өөрийнхөө чаддаг зүйлээр хань болох юмсан гэж бодоод яг энэ подкаст эхлүүлсэн. Тэгээд гол нь яг манай зочид дандаа мэрэгжлийн хүмүүс тэгээ яг эмэгтэйчүүд тулгардаг асуудлуудын тухай яг мэрэгжлийн зөвлөгөө өгөх учраас эмэгтэйчүүдэд маань хань болоод зогсохгүй бас мэдлэг болох байхаа гэж найдсан. Тэгээд манай урилгыг хүлээж авч ирсэн танд маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээд подкастт даварж оролцуулж байгаа. Тэгээд нөгөө би бас доогдоо талархлаа илэрхийлмээр байна. Нөгөө хэсэг хугацаанд завсарлаад эргээд ирэхдээ одоо яг нөгөө тикридний амралттай байгаа. Төрхийн дараа одоо хүүхдээ харж өсгөж хүмүүжүүлж байгаа тийм ээ. Ээж нар зориулсан тусгайлсан юм олон одоо дугаарыг хийх гэж байгаа гэж ойлгосон тийм. Тэгэхээр миний одоо ингээд хариуцж байгаа хэсэг, надтай хамтрах хэсэг нь болохоор ээж карьерийн сэдвээр ярилцсан. Тэгээ сэтгэл зүй, хөдөлгөөн, хоол зүй, эрүүл мэнд гэдэг ингээд тусдаа мэргэжлийн хүмүүс яриад явна гэж ойлгосон тийм. Ер нь бол нөгөө гэр бүлийн харилцаа, сэтгэл зүй, хувь хүний хөгжил, хүүхдийн хүмүүжлийн талаар зөндөө подкастууд хийдэг. Яг энэ төрхийн өмнөх амралттай, төрсний дараах одоо бас амралттай байгаа энэ ээж нарт зориулсан ийм тусгайлсан подкаст байдгүй юм бэлээ. Тэгэхээр одоо яг энэ чиглэлийн подкастыг хийх гэж байгаад баяр хүргэе. За тэгээд надад бол хамтран ажиллах санал тавьсанд бас баярлалаа. Тэгээд би энэ дээр яагаад зөвшөөрсөн гэхлээр бит хоёрын нэг үнэт зүйлийг энэ дээр огтлолцсон нэг зүйл байгаа. Тэрний юу гэхээр миний үйлчлүүлэгчдээ 90% нь эмэгтэйчүүд байдаг, ээж нар байдаг. Тэгэхээр тэр хүмүүс тулгардаг асуудлыг би бол аюул сайн мэддэг. Хоёрдугаарт хүнд нэг юм амьдралдаа яагаад шүлэн зөвшөөрж болдоггүй нэг юм байдаг штэ тий. Одоо за энэ амьдрал юм да, хүний л амьдрал юм да гэж ботсон ч гэсэн за арай чи ийм байж болохгүй гэдэг нэг юм дотроосоо нэг хүлэн зөвшөөрдөггүй хэд хэдэн зүйл хүнд ер нь байдаг тий. Чанд байдгүй. Байдаг. Тэгэхээр надад бол нэлээд хэдэн зүйл байдгийн хоёр нь бол би ингээд эмэгтэй хүн ялангуяа ээж хүн ингээд ядарч явахыг харах надад аяг хэцүү байдаг байхгүй юу. Одоо яагаад хэцүү байдгүй гэхээр тэр ээж ганц одоо ээж гэдэг утгаараа биш те хувь хүнээрээ биш тэр ядарч яваа ээжийн ард бүхэл бүтэн хүүхэд байгаа. Тэгэхээр ээж хүн одоо ингээд мэдлэггүй сэтгэлийн одоо сэтгэл зүйн асуудалтай амьдралын тэнцвэрээ одоо уйлдуулж чадахгүй ер нь ингээд ядруу явхлаар цаана нөгөө хичнээн онц сурдаг байсан ч авьяастай байсан ч тэр хүүхэд одоо ингээд нэмээс авах боломжийг хүртэж чаддаггүй ер нь бол хүүхдээ ирэх одоо хохирч идэг тэрийг харахаа бол одоо аюу харамсалтай байдаг би аюу олон тийм тохиолдлыг харж ирсэн. Тэгэхээр тэр бол одоо тэрэн дээр бол би одоо миний туслах зүйл юу вэ гэдэг дээр би ээжүүдийг илүү одоо зөв зам руу чиглүүлэх дээр бас ажилдаг. Нөгөөх нь болохоор би өөрөө ямар ч буруугүй мөртлөө бусдын тэ томчуудын мэдлэггүй, хариуцлагагүй одоо буруу шийдвэрээс ингээ хүүхэд тохирж байгааг харах бол аюу хэцүү байдаг. Тий. Тэгэхээр чиний хийж байгаа тикридний
тэмдэглэл гэдэг энэ подкаст ерөнхийдөө энэ ээжүүд рүү чиглэсэн подкаст байгаад бол би баяртайгаа. Тэгэхээр би бол саналын чинь дуртай хүлээж авсан. Бас нэг юм нь болохоор энэ подкаст бол одоо бүх эмэгтэйчүүдэд биш те, одоо ганц би амжилттай карьертай явж байгаа ч юм уу, гэрлээгүй байгаа те, гэрлэнгээд бүх эмэгтэйчүүдэд биш, зөвхөн одоо декретний амралтаа авцсан одоо мөн хүүхдээ төрүүлээд одоо гэртээ хүүхдээ өсгөж хүмүүжүүлж байгаа тэр ээж нарт зориулсан гэдгийг олсон онцолж хэлэх хэрэгтэй ах гэж бодож байна. Яг бол миний яриа бол энд оролцох бүх хүмүүсийн одоо тэр яриа зөвлөмж бол яг энэ хүмүүс рүү чиглэх учраас зарим хүмүүст бол таалагдахгүй тэгээс нөгөө нийцэхгүй байх магадлалтай учраас яг нөгөө үзэгч нар байна бол яг тийм насны тийм хүмүүс байгаа тийм. Яг байна. Баярлалаа гоё чиглүүлж гисэн. Тэгээд декретийг эмэгтэйчүүд декретээ ингэж төлөвлөдөө шүү дээ. За одоо би нэг энэ насандаа декрет аавна гэд. Ялангуяа карьертэй явж байгаа эмэгтэйчүүд илүү төлөвлөдөг. Тэгэхээр би хамгийн анх ингэж декрет авч ирсэн үеэ санахаар 18 онд хамгийн анх авахд маш их сандарч ирсэн. Удирдлагатай яаж ойлгох уу? Одоо ингэж намайг юу гэж бодох бол ямар хариуцлагагүй юм бэ гэж бодох болоо гэдэг ч юм уу те. Маш их айдсайсан жоохон жижиг анхны төрөлт дээр. Тэгэнгүүт яг нөгөө талаас ажил олгогчийн хувьд те. Одоо та бол хүний нөөцийн салбарт маш олон жил манлайлж ажиллаж байсан хүний хувьд танай ажилтан чинь ингэж за би ингэж декретээ авах боллоо гэж хэлэхэд удирдлагууд энэ дээр яг яаж ханддаг вэ? Үнэхээр тэгж дургуутдаг юм уу те? Бидний төсөөлж байгаа шиг те. За ер нь бол нөгөө олонний дунд яригдаж хөвснээр декрет гэдэг үгээр яриавч те. Декрет гэдэг чинь өөрөө декретэн буюу латин үгнээс гаралтай нөгөө тогтоол шийдвэр буюу тэгээд эмэгтэйчүүдийг нөгөө жирэмсэн эмэгтэйчүүдийг заавал ингээд хуулийн дагуу амралтаа явах хэрэгтэй гэдэг анх тогтоол гарснаас үүдэлтэй. Одоо нөгөө декретний отпуск буюу одоо декрет гэдэг үг гараад тэгээд тэрнгээрээ илүү нөгөө ойлгох. Тэрхээс төрхийн өмнөх амралт гэхээр нэгдүгээр дуртай, хоёрдугаар нөгөө хүмүүст бас ойлгох хэцүү те. За тэгэхээр декрет гэдэг одоо энэ бол эмэгтэй хүн болгон л энийг авдаг. Нэг ээлжид одоо айгу тийм амралт юм шиг боловч нөгөө талаараа маш өөр одоо үзэгдэл рүү шилжиж байгаа тийм амьдралын нэг юм тогтолцоо байхгүй юу. Тэгэхээр байгууллагын удирдлагууд хүний нөөц талаас ажилтнаа нь одоо жирэмсэн болсон гэдгээ мэддэгдээ дутхгүй одоо декретний амралтаа авна гэдгийг дургуутсаж хүлээж авдаг байгууллага ер нь баг байхгүй. Ер нь бол өмнө нь бол байсан байх. За одоо бол одоо жимэрсээр байгаа ах. Тэр ямар байгууллага вэ гэхэлэр хүний нөөцийн тогтолцоогүй, хүний нөөцийн бодлогогүй. За одоо нэг хүн дээр маш их ачаалал өгдөг, тий. Тэгээд юм хүний их одоо шахаж ажилуулдаг ийм жижиг байгууллагын удирдлагууд бол тэрийг бол одоо яадаг баг. Магадгүй онцгой нэг одоо ажил мэргэжлүүд идэв штэ тий. Тэрнэр бол одоо жоохон нөгөө гэрээ хэлцрээ зөрчлөөч гэдэг юм жоохон тиймэрхүү юм байдаг баг. Тэрнээс биш одоо хүний нөөцийн бодлоготой, маш сайн тогтолцоотой ийм хүний одоо хүн төвтэй бодлоготой хүний гэсэн ийм бодлоготой байгууллага бол энийг бол баяртайгаар хүлээж авдаг. Яагадгүй л энэ чинь Монгол улсад маань хүн нэмэгдэж байна тий. Дээр нь энийг ингээд дотоод журмаараа бодлогоороо зохицуулсан байдаг. Тэгэхээр энийг хэлэхэд одоо жоохон айцтай байдаг гэх нь бол нөгөө анхны ажил, анхны нөгөө жирэмслэлт, анхны декрет гэдгээрээ одоо нэг их залуу эмэгтэйчүүдэд одоо жоохон хэцүү байдаг баг. Хэцүү байдаг нь одоо гэмтээ мэдрэмж авдаг ч юм уу тий. Би одоо анх ингээд орчоо тий. Юу гэдэг чинь аюу яачлаа тий одоо арай олон жил ажиллахгүй одоо жирэмсэн болчлаа ч гэдэг юм уу тий гэдэг. Ажил авчлаа. Үнэндээ бол тийм биш тий. Баг ингээд техник хүүхдээ төрүүлчихэд жирэмсэн байх хугацаанд 2 дахь хүүхдээ 3 дахь хүүхдээ төрүүлсэн тохиолдолч байдаг. Байгууллага бол тэрийг ерөөсөө шүүгүүж дүгнэж тий яахгүй ингээл нийгмийн татгалын төлөөл явж идэв штэ тий. Бүр ингээд аюудаг. Тэгэхээр ер нь энэ бол нэг тийм одоо айц ч юм уу да тэр байгуулгын зүгээс дургуцаад байдаг байхгүй. Энэ ч одоо маш хөөрхөн хүлээж авна штэ. Тэгэхээр чамд тэр төрсөн айдас бол нөгөө одоо яхаа залуу байсан байх дээр нь одоо нөгөө чиний ажил мэргэжилтэй холбоотой одоо янз янзын шалтгаанаас л олсон байх. Тэгэхээр одоо бол ер нь бараг тэхгүй. Яг хөө зүгээр анх орохдоо нөгөө хэдэн жил одоо доктортай ажил нэтрэгээд хэлсэн. Эсвэл өөрөө нөгөө би ер нь одоо ингээд жирэмслэлтэй төлөвлөж байгаа гэж хэлээгүй байжгаад бас гинт тэгээд жирэмсэн болцсон бол бас тийм хүмүүс жоохот гинтээ мэдрэмж авдаг бах тий. Тэгэхээр яг зүгээр хэрвээ тэр эмэгтэй одоо ер нь бол ингээд шинэ байгууллагад ороод 2-3 жил ажиллаад тий эсвэл магадгүй жил гараа ажиллаад жирэмслэн гэж бодож байгаа бол тэрийг эртгээ хэлсэн дээр. Тий. Нөгөө байгууллага хүний нөөцийн бодлогоороо манай энэ ажилтан жирэмслэн гэсэн учраас дараагийн хүнээ бэлтжиж идэг байхгүй. Тэгэхээр бас дахиад нэг айдас
эмэгтэйчүүдэд байд нэг нэлийн төгөөмөл өгдөг. За байгууллага маань хүлээгээд авчлаа тий. За окей ойлголоо чамайг ингээд гэтэл яг миний хувийн хувьд нэг бас нэг айдас байдаг шүү дээ тий. Эргэж орох байр суурь маань яг бол тий. Би одоо ингээд нэг юм ажилдаа тухайн хүн чинь мэдээж өөрийнхөө нэг юм карьерийн шата төлөвлөсөн байгаа нэг юм зураг харцсан тий. Гэтэл яг ингээд декрет авчаад ороод ирсэн чинь байхгүй болчихвол яана гэдэг ч юм уу тийм нэг тийм айдсадаг. Тийм эмэгтэйчүүдэд та яг юу зөвлөдөг вэ? Одоо нөгөө байхгүй болцсон гэдэг нь ажлын байр нь байхгүй. Тийм ажлын байр минь байхгүй болчих үе дээ. Эсвэл би одоо буцаад ороход гологдчих үе дээ. Ялангуяа тийм нэг айдас маш их байдаг шүү дээ. Тий. За ажлын байр нь байхгүй болчих үе гэдэг айдас юу байхгүй. Яг бол хуулаараа бид нар жирэмсэн эмэгтэйг хүүхдээ төрүүлээд гэртээ одоо асарж байгаа эмэгтэйг ажлаас чөлөөлж болохгүй, халж болохгүй. Тэр хүний ажлын байрыг бүр ингээд хадгалж авч үлдэх ёстой тий. Тэгээд тэр хүний одоо оронд ирээд ажиллаж байгаа хүнтэй хүртэл гэрээ хийхдээ үндсэн ажилтны хөдөлмөрийн гэрээ хийдэггүй чи жирэмсэн одоо жирэмсний амралтаа аваад явсан хүний оронд ингээд ажиллаж байгаа гэдгийг хэлээд бүр гэрээ зохицуулдаг тий. Тэгээд тэр хүн одоо ажилдаа орлоо гэхэд тэр нөгөө хүн гэрээнд дусаад тэр хүн ажил дээр ирдэг. Тэгэхээр ерөөсөө тийм ажлын байр нь байхгүй болчихгүй гэсэн юусаа. Тэр удирдлага солигдчихсэн ч тэр хүний ажлын байр байдаг. Дээр нь хуулийн дагуу тэр нийгмийн татгалын төлөө явж идэг. За би өөрөө нөгөө айгүй хүний нөөцийн бодлого нь айгүй сайн одоо хөгжсөн маш тийм хүчрхэг системтэй байгууллагт ажиллаж исэн болохоор одоо байгууллагууд яадаг вэ гэхээр жирэмсэн эмэгтэйчүүдээ за хүүхдэд төрүүлээд ингээд байгаа эмэгтэйчүүдээ бүр айгүйх нөгөө кэр хийдэг байхгүй халамжилдаг хүүхдэд нь бэлэг өгөн за тэгээд бүх үйл ажиллагаанд урьж оролцуулна амралт те одоо зуны зугаалга шинэ жилийнхээ үйл ажиллагаанд бүр тусгайлан урьж оролцуулна бэлгийг гэрт нь хөргөж өгнө дээр нь одоо жирэмсэн бүх одоо нөгөө жирэмсний амралтаас эмэгтэй ажилтнуудаа цуглуулад бүр ингээд воркшоп хийн те яаж нээж ямар тусламж дэмжлэх хэрэгтэй байна гэн за тэгээд асуун сураглана за тэгээд эргээд ажилдаа орлоо гэхэд нь тэр хүний шууд ажил дээр нь тавихгүй. Яагаад гэвэл тэр 2 3 жил ажилласаа хөндөрсөн болохоор нөгөө нэг арай нэг өөр одоо фейс гэж ярьдаг те амьдралын өөр үе шатанд хэсэг хугацаанд амьдэрсэн болохоор тодорхой зүйлээс хөндөрсөн байдаг ажилласаа. Тэгэхээр эргээд шууд одоо хариуцлага өгөөл одоо албан тушаал дээр нь ингээл тавиал тэр 7 хоногоос эхлээл үр дүн нэхгүй штэ. Чиглүүлнэ ориентацаа өгнө те. За тэгээд чи энэ ажлыг хиймээр байна уу? Ари өөр төвшөнд ажилламаар байна уу? Ярилцсан. Яг нөгөө шинэ ажилтны хүлээж байгаа юм шиг нөгөө одоо халамжилж хүлээж аваа. За ингээд дараа нь тэр яг хүлээр нөгөө ажлаа хийвэл нөгөө хуулийн дагуу 1 цагийн өмнө яв хүүхдээ хөвлөх боломжтой. За одоо бол байгууллагууд бүр хүүхэд хөхүүлэх өрөөтэй болцоо. Тэ тэр ажилтан одоо ингээд гэр бүлийнх нь хүүхдээ авцрахлаар нөгөө ажилтан чи гараад машинд ингээд хүүлж байгаа тохиолдлууд байхад тэгэхгүйгээр бүр хүүхдээ хөхүүлэх тусдаа бүр стандартны өрөөтэй байгууллагууд байгаа. За тэгээд тэр ажилтан магадгүй ингээд нялх хүүхдтэй 1 2 настай хүүхдтэй хүүхдээ эмнэлэгт үзүүлээд хагас өдрийн яг бол тэрэн цалинтай чөлөө болдог тий. Тэгээд 8 цагийнхаа ажилланаар тооцогдох нь шүү дээ. Тэр одоо ерөөсө 4 цагийн чөлөө авсан юм чи ингээд цагийг асахгүй цалингийн асахгүй байх нь тийм ээ. Тэр ингээд бодлого журмаараа байгууллага бол маш одоо сайн тэрийг зохицуулдаг. Тэр ерөөсөө нөгөө ажлын байр нь байхгүй болно гэсэн байц байхгүй тий. Нөгөөх нь болохоор би одоо хоцрогдсон байх үү. Би хөвгөрсөн байх гэдэг айц байдаг. За энэ бол байдаг. Энэ бол маш тодорхой байдаг. Тэгэхээр энэ дээр бол бас нөгөө байгууллага тодорхой хэмжээний бодлого хэрэгжүүлдэг. Сэтгэл зүйчтэй уулзуулна. Тэ за нөгөө та ингээд ажилдаа орж байгаа бол тэ одоо та хугацаанаас өмнө ажилдаа орж байгаа учраас сэтгэл зүйн янз янзын асуудал болцсон шинэ орчинтойгоо танилцахын тулд ингүүл ингээд сэтгэл зүйчтэй ягараа гэ тэгээд байгууллага болгон ч одоо сэтгэл зүйчтэй болцсон шүү дээ ингээд гэх мэтчлээ ингээд дэмжиж явчихдаг л да хувь хүнээс шалтгаалсан асуудал бол одоо янз бүр дотоод зөрчил тэгэхээр хүүхэд төрүүлсэнтэй гол нь биш байхгүй ерөөсөө тэр нөгөө identity crisis гэж үүдэг. Би яг одоо юу хийгээд байна? Тэ би одоо яг одоо муугаар хэлэх юм бол би яг ийм үг сонсч ирсэн. Одоо би ингээ хүүхдтэй төрүүлээд 2 3 жил гэртээ байж байгаа тэр бүр зэвэрсэн байна. Тэгж хэлдэг. Тэгэхээр зэвэрнэ гэдэг үгийг харахаар нөө альва юм ингээ зэвэрхээр аяг муухай болдсон шүү дээ. Тэр өөрөө өөрийгөө тэгж одоо нөгөө таагүй бодож байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө энэ бодол юунаас үүсдэг вэ гэхээр өөрийгөө бусдтай харилцуулж байна. Нөгөө селебрити ээж нартай тий. За тэгээд
амжилттай карьераа өсгөө явж байгаа одоо гадаадад аялж байгаа гэд энэ нийгмийн сүлжээг одоо илүү өөрөөс нь амжилттай явж байгаа яг өөртөө зэрэгэлдээ төрсөн мөртлөө илүү гойлог байгаа илүү одоо гоё аз жаргалтай байгаа эмэгтэйчүүдийн яг нөгөө гоё пост одоо бичлэгүүдийг харангуйтаа өөрийгөө харьцуулах. Тэгэхээр нөгөө өөрийнхөө үнэлэмжийг илүү нөгөө доогор болгоод эрэнгүүд өөртөө ихтгэлгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр өөртөө ихтгэлгүй болоод ирэхээр чи нөгөө ажил дээрээ тогтож чадахгүй, тасч чадахгүй. За дээр нөгөө гэр бүлийн хүмүүсийн дэмжлэг буюу дэмжих систем нь хэр ажиллаж байна гэдэг амар чухал шүү дээ. Хүн болгонд бол дэмжих систем байгаа тий. Одоо хүн болгоны дэмжих систем бол ерөөсөө гэр бүл хайрны жил өр хүүхэдтэй эрэгтэй хүний дэмжих систем бол нөх ихнэр өр хүүхэд гэдэг байгаа шүү дээ. Тэр гэр бүл байгаа. Тэр дэмжих системтэйгээ маш сайн нэг шишин буюу одоо тохиролцоо хийж чадсан хэсэг аягүй чухал байхгүй юу. Өөрөө ингээд одоо санхүүгийн асуудлаас бол ажилдаа орчдөг. Тэгээд болно гэж шууд ингээд дайраа орчдөг. Гэтэл ард нөгөө гэр бүлийн асуудлууд дэмжих системтэйгээ тохиролцоогүй болохоор нөгөө систем нь ажиллахгүй. Дэмжих систем нь ажиллахгүй болохоор анхаарал нь төвлөрлөж чадахгүй тий. Гэтэл орчин үед бол хүн болгонд байгаа нэг л маш үнэтэй эд хөрөнгөл өрөөдөө эрхлүүлс болно. Анхаарал төвлөрөл гэдэг байгаа шүү дээ. Чи тухайн зүйл дээрээ анхаарлаа хэр төвлөрүүлж чадна тэр хэмжээгээр бүтээмж гарна гэж байгаа. Тэгэхээр нөгөө эмэгтэй маань анхаарлаа төвлөрүүлж чадахгүй. Арагшаа санаа зовоод байнгут нөгөө ажил нь араас нь одоо яг бүрэн бүтэн гарахгүй. Хүлээлтэд хүрэхгүй тий. Түүнээс үүдэлтэй нөгөө хамгийн түрүүнд өөрийгөө дүгнэх шүүх буюу би одоо яг хоцрогдсон юм байна тий гэдэг юм мэдрэмжийг авдаг. Тэгэл энэс нөгөө буруутай мэдрэмжийг авдаг тий. Энэ бол одоо их эмэгтэйчүүд байдаг тий. Яг үнэ. Надад ч гэсэн маш их тулгардаг байсан. Тэгээд 3 төрхтэй гурван дээр нь яг нэгэн дээр нэг ой хүрээл ажилдаа ороод тий. Тэгэл анх нэг гэр бүлгүй байсан эмэгтэй ажиллах хүүхдтэй эмэгтэй ажиллах орчин шал өөр байгаа шүү дээ. Гэтэ надад нэг анзаарсан зүйл нь илүү бүтээмжтэй байдал маань нэмэгдсэн ш надад санагдсан. Яа тэгэхээр би энэ ажлыг 16 цаг их дуусгах ёстой. Тэгжиж би хүүхдээ цэцэрлэгээс өмнө авах ёстой гэж бодохоор яг 16 цаг хүртэл нөгөө цаг аална гэж ядсан штэ ингээл нэг гарч кофе уугаал тэгэл нэг ингээл ажлынхаа хүмүүстэй очиж юм яриад ерөөс тех боломж байхгүй. Яа тэгэхээр надад цаг ерөөс 16 цаг хүртэл лээ гэд тэнгүүд би ажилдаа орсон сантаас хөөх би бараг өмнө ганц бие байхаас илүү бүтээмжтэй ажиллаж байна даа гэж бодож байгаа. Яа тэгэхээр өмнө чинь ингээл за 6 цаг хүртэл юм чи ингээл нэг юм дундуур нь хоолнд орлоо гэж нэг гараал ингээл нэг юм цаг алаад идэг гэсэн шүү дээ. А яг ингээд нэг хүүхдээ болоод орсон чинь тэр байдал маань бүр эсрэгээр болчихсон. Тэгвнгүүт нэг талаараа амар баярлсан. Яг ингээд би чинь өөртөө ингээд бүх хийх юмдаа дедлайн заагаад өчөж байгаа хэрэг. За яг энийг энэ хугацаанд хийн. Тэгэхгүй бол миний гэртээ очиод хийн гэсэн ойлголт угаасаа байхгүй учраас яг ажлын тэр нэг хэсэг цагийг бол амар үр бүтээлтэй өнгөрүүлжсэн яг нэг хэсэг орж ажиллаж хаад. Тэгээд хоёр нь болохоор дахиад нэг тулгарч байсан ажил маань яг нэг баланс тэ хитрхийх ажил руугаа төвлөрөхөөр яг нэг муу ээж болчих гээд байгаа юм шиг тэ нэг юм хувийн хичээсэн юм шиг нэг гэмтээ мэдрэмжийг аваад идэх тэ. Гэтэл яг ингээл хүүхдтэйгээ ингээл амар удаан цагаа өнгөрүүлээл тэ ажилгүй байхаар бас ингээл би өөрийгөө алдаад байгаа юм шиг тэ. Тэгэхээр энэ хоёрын тэнцвэрийг яг яаж хадгалах хэрэгтэй вэ? За ажил амьдралын тэнцвэр буюу work and balance гэж ярьдаг тийм. Тэгэл бүх байгууллагууд нэг ийм хөтөлбөр хэрэгжүүлээл хүн болгоо одоо SPL ажил амьдралын тэнцвэрээ барихыг хичээдэг, барьдаг гэж туршлагаа ярилцдаг. Гэтэл энэ ажил амьдралын тэнцвэр гэдэг нь ажил 50%, амьдрал 50%. Энэ хоёрыг яг ингээд тэнцвэртэй барих хэрэгтэй гэж байгаа байхгүй юу тийм. Гэтэл хүн бол ажил амьдралын тэнцвэрийг ер нь байрах боломжгүй гэдгийг бид бас сая ковидоос хойш ингээ харсан. Тэ ер нь бол ковидоос хойш айгүй их өөрчлөгдсөн шүү дээ. Би бол ингээ өөрийгөө бодглоо би хизээч ажил амьдралын тэнцвэрээ ингээ баг барьж байгаагүй. Жишээлбэл хүний амьдралын үндсэн ингээ 5 суур талбар яадаг гэдэг байгаа шүү дээ. Одоо жишээлбэл нэг ажил, эрүүл мэнд, хобби, гэр бүл, нөгөөх нь санхүү гэл тэ. Тэгэл энэ 5-ыг ингээл яг ингээл 100% гэж бодоход яг 20% ингээл тэнцвэртэй ингээл авч явна гэдэг ч өөр аяг хэцүү байхгүй тий. Тэгэхээр би бол ер нь яг тэр тэнцвэрээ барьж ирсэн байхгүй тий. Тэгээд одоо бол ажил амьдралын тэнцвэр гэж яриа болсон. Work and balance integration буюу одоо ажил амьдралаа уялдуулах гэдэг юм ярьж байгаа байхгүй. Тэгэхээр хүн ажил амьдралаа уялдуулад ингээд аль алийг алдахгүй зохицуулаад явах боломж байд юм байна гэж. Жишээлбэл за энэ бол нөгөө ажлын орчин өөрчлөгдсөн. Хүмүүсийн одоо хобби, сонирхол, карьерийн бүтэц өөрчлөгдсөн. Дээр нь одоо нөгөө
маш их нөгөө техник технологийн хөгжил те бид нар хаанаас ч ингээд Zoom-ээр, Teams-ээр холбогдох те за тэгээд ремоут ажлууд гарч ирлээ, хайбрид ажлууд гарч ирлээ те энтэй холбогдоод ингээд хүн бас нэг зэрэг хэдэн ч ажлыг хийж болно нэг ажил хийлэхэд тэрийг бас хаанаас ч хийж болно гэдэг ийм бид нар одоо ковидос хойш ингээд хүн төрөлхтөй мэдээд тэгээд энийг даваад ингээд байгууллагын соёлууд бас одоо ингээд бас тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж байна. Жишээлбэл одоо нөгөө жинзи үеийнхэн чинь нөгөө надаас нэг жинзи үеийн хүүхд асууж ирсэн бохоо. Хичээ 8 цагийн бичлэг би 4 цагт хийгээ явчих болохгүй. Би 8 цаг заавал суух хэрэгтэй гэх тээ. Тэр чинь ингээд үгүй энэ яг дүрм журмаараа юм байд юм аа гэж байгаа боловч тэр бас ботгол зүйл ахгүй тий. Тэгэхээр ингээд үе хоорондын ялгаа хүмүүсийн ажиллах арга барил гэдэг аюул олон зүйл өөрчлөгдөж байгаатай холбогдуулаад яг тэнцвэр биш ер нь бол энийг уйлдуулах хэрэгтэй юм байна л гэж байгаа. Тэгэхээр одоо нөгөө энэ амьдралын 5 талбар гэхээсээ илүү эерэг сэтгэл заслыг үндэслэгч Насрат Пизишкан гэдэг хүний одоо үүсгэсэн амьдралын одоо ингээд 4 талбар гэдэг байхгүй юу? Утга учир, бие махбод, харилцаа холбоо, үйл ажиллагаа. Энэ 4 талбар дотор ч ингээд тусдаа ингээд бидний ингээд амьдралд хамаатай бүх зүйл багтцсан байгаа юм л та тий. За утга учир гэдэг дээр бидний нөгөө би хийм бэ? Би хаана вэ? Би юуны төлөө яваад байна тий? Би одоо яг юу хийгээд байна тий? Хүүхдээ ингээд тэрвэрэд хүлээж сууж байгаа ээж би яг юу хийгээд байна гэж асуухтаа би одоо ингээл хүүхд төрүүлэл гэртээ ингээл хинч биш юм шиг байх уу гэхээсээ илүү би бүхэл бүтэн хүний амьдралыг бүтээж байна. Тэгэхээр өөрөө өөрийнхөө амьдралын утга учирыг тэр хүний амьдралтай холбох тий гэх. За харилцаа холбоо гэдэг чинь өөртөөгөө харилцаа болон бусдтай харилцаа тий нээлттэй байлгах, илдэг байлгах тийм ээ. За нөгөө үйл ажиллагаа гэдэг чинь бидний нөгөө карьер, мөнгө, нөгөө амьдралаа зохицуулах тэр ажил хөдөлмөр. Нөгөө бие махбод гэдэг чинь би одоо ямар вэ? Би юуг мэдэрч байна гэдэг те. За энэ дөрвүүд дээрээ ингээд одоо маш сайхан уйлдуулад ингээд аятайхан орох. Тэгэхээр ер нь бол амьдралын энэ 4 талбар бие бинийгээ сүрүүлэхгүй, үүсгэхгүйгээр ингээд явах хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол нөгөө баланс гэсээ илүү одоо тэнцвэртэй байдал гэдгийг бол дээр аюу анхаардаг болсон. Тэгэхээр ажил амьдралын тэнцвэр гэж нэг ярьдгүү ажил амьдралыг уйлдуулах ур чадвар. Тэгэхээр энэ ур чадварыг хүн болгон ер нь эрэгтэй ч үе эмэгтэй ч хүмүүс ер нь энэ дээр бид суралцах хэрэгтэй. Нөгөө талаас одоо нөгөө байгууллагууд чинь DIB гэдэг бас бодлогуудаа хэрэгжүүлж байгаа байхгүй юу. Тэр энэ дотор нөгөө ялгаатай байдал хүмүүс нөгөө бүх хүмүүсийг хамруулад нөгөө бүх хүмүүсийг одоо байгаагаар нь хүлээн зөвшөөрөхтэй эрхтгш байх тийм ээ гэх мэт ингээд бас юм том байгууллагын бодлоготой болсон. Тэгээ яг тэрнийхээ дагуу л одоо хүмүүстэй анхаарч халамжлална. Тэгэхээр магадгүй одоо манай подкастыг үзэж байгаа тий кредитнийхээ амралтыг авах гэж байгаа хүүхдээ хараад сууж байгаа эмэгтэйд нэг юм айц тий би одоо буцаад очиход ажлын байр маань байдаг болоо би өөр нь яатсан байх бол гэж айхаас илүү яг тухайн мөчтөө төвлөрөөд одоо тухайн тэр шилжилт хийсэн тэр одоо оршиж байгаа үе шат дээрээ одоо тэр ээж гэдэг карьераа аяг гой бүтээх хэрэгтэй. Тэгэхээр эмэгтэй хүн болгонд одоо ээж болсон мөчөөс энэ хорвоогоос явцсныхан дараа ч гэсэн тэр хүний нэртэй хамт байдаг нэг том карьер байдаг тийм үү тэр үл ээж тийм бидний одоо хэдэн компанитай ямар их төрөнгөтэй ямар албан тушаалтай байсан бол нэг их дурсагдахгүй. Тэгэхээр ээж гэдэг карьер өөрөө маш үнцэнтэй. Тэгэхээр би хүүхд төрүүлээд одоо би өөрийгөө алдчихээн гэдэг их мэдрэмжтэй байдаг юм шиг байна. Тэр мэдрэмжийг авахын хооронд би одоо бүхэл бүтэн хүний амьдралыг бүтээж байна. Би Монгол улсынхаа хөгжилд одоо маш гоё одоо гайхалтай тийм үн цэнийг бүтээж байна гэдэг юм уу те. Тэгээд одоо энэ гоё карьер одоо би айгүй анханаас нь их гоё зүв бүтээх хэрэгтэй гэдэг ингээд бодоод явбал зүгээр. Тийм энэ утга учраа хаана яг ингэж нөгөө нэг гол болгож өгж гин гэдгээс хүний харах өнцөг өөрчлөгдөх юм байна л да тий. Би болохоор өмнө яг энэ таны саяг яриад бол би саяхан яг энэ утга учрын тухай бодож эхэлсэн бохгүй юу. Амар нийтдээ ингээд 6-7 жил декретэнд байж агаад нэг удаа хөрлөгөл чаддгаараа уралж байгаа байхгүй ингээд миний карьер байхгүй болчлоо тий би одоо ингээд карьераа хөмөр байна тий миний одоо ингээд яг эрэгтэй хүмүүс гэр бүлтэй болсон ч гэсэн карьер нь ингээд байгаа л дээ шүү дээ ингээд найз нөхдийн хүрээлэл бүх юм байна гэтэл эмэгтэй хүн ээж болоод бол ерөөсө тэр бүх зүйлс ингээд оронгороо эргэждэг тэгээ тэр нэг юм үедээ би нөхрлөөгөө ингээд төхөмдаад миний карьер яач юм аач уу гэж уралахгүй байдагс ч маань нөхөр
чи ингээд амар том 3 карьерийг бүтээж байгаа шүү дээ. Энэ хүмүүсийн карьер за нэг 0-оос 7 нас хүртэл ингээд бэхжинэ гэж үзэх юм бол хамгийн чухал амьдралын карьерийг яг одоо босгож байгаа гэж бодоод энийгээ карьер гэж чи нэг хараад үзүүл яасан ингээд хэлжсэн байхгүй. Тэгээд дараа нь би яг сайхан утга учирын тухай бас нөгөө икигай гэж нөгөө ярьж Япончуудаа амьдралынхаа утга учирыг олсон бол жаргалтай байдаг гэл. Тэгээд ясан чинь би амьдралынхаа аль хэсгийг би утга учир гэж харах уу? Тэрэн дээрээс шалтгаалаад миний нөгөө сэтгэл ханамж маань өөрчлөгдөх юм байна гэж. Яг үнэ. Тэгэхээр нөгөө одоо бит хоёрын подкаст яг нөгөө декретний амралтаа болон төрсний дараа хүүхдээ асарж байгаа эмэгтэйчүүд ярьж байхлаар дандаа энэ дээр ингэ төвлөрж ярина те. Тэгэхээр хүүхдээ төрүүлээд одоо тэр хөөрхөн одоо гайхалтай оршихуйг ингээд хайрлаад өсгөж байгаа ээж яг өөрийнхөө тэр одоо тэр нөхцөл байдал дээрээ ингээд төвлөрөөд ингээд тэрэн дээрээ утга учир өгөхгүйгээс болоод нэг өөрийнхөө ганц бие байсан нэг амжилттай карьертэй албан тушаалтай хүрээлэл сайтай тэр байсан үеэ санагалзаад байдаг байхгүй юу. Тэгээд би өстэй тэгээ явж хаад өнөөдөр те ингээд сууж явах гэж гээл аюу яадаг те. Тэгэхээр энд юу нөлөөлөд энэ гэхлээр нөгөө нийгмийн сүлжээ нөгөө олон гой постууд те дээр нь одоо нөгөө хадмуудын хандлага, нөхрийн хандлага, найз нөхдийн хандлага те одоо нэг найз ч одоо ингээд хурдан ажилдаа орстой хүүхдээ хараал ингээд хормоогоо чирэл одоо юу гэдэг бараг чи илж ирлээ ялзарлаа бараг те бараг л тэгж хэлэх нь тийм аюу харь гэсэн үгийг хэлээ те энэ үг нэрээ би одоо бараг хинч боллоо ч гэдэг юм уу те ийм мэдрэмжийг төрүүлдэг байх. Тэгэхээр яагаад энэ мэдрэмж төрөөд байна гэхэлэр эмэгтэй хүн болон бас тэггүй л дээ ээж болгоо өөрөө өөрийнхөө утга учир аягуулсан олцсон бол те би юу хийгээд байна гэхэд би бүхэлдээ амьдрал бүтээж байна. Тэ би гайхалтай юм оршихуй бүтээж байна. Би бүхэлдэн одоо юм маш тийм одоо ийм зүйлийг хийж гэн гэж өөрөө өөрийнхөө хийж байгаа ажилдаа үнц нь хүрэхтэй. Хүн ер нь ямар ч ажлыг хийсэн өөрийнхөө хийж байгаа ажилд үнц нь өгөхгүй л хүний ажилд хүн үнц нь өгөхгүй тэ бараг хүний төрүүлсэн юм шиг гэж бас ханддаг тохиолдолч байт юм шиг байна. Тэгэхээр хүний амьдрал яг нэг хэвэн байдгүй дандаа өөрчлөгддөг. Бүх зүйл тодорхойгүй байдаг. Тэр тодорхой зүйлийг хүн өөрөө л тодорхой болгоно. Тэгэхээр ирээдүйд энэ хүүхэд хэн болох вэ ч гэдэг юм уу. Би ирээдүйд ажилдаа орвол яах вэ? Ирээдүйд миний амьдрал яах вэ гэж ботхосоо илүү тухайд ирээдүйн тэр зүйлийг тодорхой болгохын тулд яг өнөөдрийнхөө энэ зүйл дээр аюу ач холбогдол өгч тодорхой болгож тэр одоо хинлээ мэдэрч одоо амьдрал зүгээр байхгүй. Тэгэхээр хүнд ингээд ялах хүүхэдтэй үе гэж байдаг. Тэр үед хүний амьдрал одоо айгу өөр идэг. За тэгээд хөдөлгөөнтэй үе те. За нөгөө бага сургуульд орох те. Тэгээ шилжилтийн нас, өсвөр нас гэдэг ингээд тэр одоо 21 нас хүртэл бол ингээд хүний амьдралын хүүхдэд дагаал тэр гэр бүлийн нөгөө систем хүртэл өөрчлөгддөг шүү дээ. Тэр би энэгээр юу ярих гээд байна гэвэл та ингээд ганц бие байсан. За эсвэл ингээд маш олон жил ингээд хүүхдээ төрүүлээгөө те нөгөө дараагийнхаа хүүхдийг төрүүлээгөө ингээд амжилттай одоо албан тушаалтай карьертэй орлоготой явж исэн бол та нэгэнд одоо ингээд хүүхдээ төрүүлээ те ингээд явсууж байгаа бол тэр үеэ санагалцахгүйгээр тэр үетэйгээ одоогийн өнөөдөр юу байгаа өөрийгөө харьцуулахгүйгээр яг амьдралынхаа системийг дахиад шинээр бүтээ тэрэн дээр анхаарал гэж хэлмээр байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ амьдралын систем гэж тэгвэл юу юм бэ? Тэ энэ зүгээр ингээ байгууллагт ингээ компанид ингээ SEO системийг бүтээдэг гэж ярьдаг бол тэр хүн өөрөө өөрийнхөө амьдралын системийг бүтээх ёстой. Амьдралын систем гэж юу юм бэ гэхээр тухайн хүний зорилго, нөхцөл байдал, үзэл баримтлал тэ биеийн байдал, одоо хобби, за тухайн хүнд одоо тулгарч байгаа асуудал, шийдвэр гаргах чадвар, баримтлагдаг зарчим энэ болгон чинь нийлж ээж нэг бүтцэд орж ээж нэг одоо тэр дотоод тогтолцоогоо ингээд хүн өөрөө бүтээж байгаа байхгүй юу. Тэ тэр утга учраа үржиж тэгжээж тэр чинь ингээд хүний амьдралын систем болдог байхгүй тий. Тэгээд энэ амьдралынхаа системийг ингээд яг тухайн нөхцөл байдалд тохирлоо бүтээгээ явж идэл дараа нь хүүхд томрохын хэрээр нэг хүн нэмэгдэхин хэрээр хүний амьдралын систем ингээд өрчлөлтөөл яваад идэг. Тий. Тэгэхээр тэрэн дээрээ төвлөрнө гэсэн. Тэгэхгүй ингээд өөрөө өөрийнхөө системийг бүтээхгүй ингээд явж ийсэн гинт би юу нэг хоцроод байна. Миний үеийнх одоо бусад хүмүүс бүр ингээд аюу гоё хөгжөөд байна гингүүтээ болсон болоогүй баахан сургалтанд сурчдаг. Болсон болоогүй баахан ивент оролцоол яваад байдаг. Гэтэ ерөөс үр дүнтэй юм байдгүй. Гэтэл магадгүй тэр одоо 3 жил хүүхдээ хараад байх те 2 жил ч юм уу 3 жил хүүхдээ хараад байх хугацаанд нэг юм дээрээ төвлөрөөд тэ өөрөө өөрийнхөө нөөц боломжийг ашиглаад магадгүй шинэ хоббитэй шинэ чадвартай болох ч гэдэм юм уу шинэ туршлагатай болох тэ эсвэл одоо нэг хийгээгүй зүйлээ хийх тэ бүр дуслах ч гэдэм юм уу энэ зүйл рүү төвлөрөөд ирвэл зүгээр аахгүй
тий. Тэгэхээр ерөөс амьдралынхаа системийг одоо декретнийхээ амралтыг авахаас өмнө одоо шууд одоо ингээд өөрчлөх тал дээр бодвол зүгээр гэж хэлгээд байгаа байхгүй. Тийм ээ. Тий. Бас их юм төлөвлөлөө дэми юм билэ. Би анхныхаа хүүхдийг декрет авах гээд амар догдолжсэн л та. Яг 9 сартаа декрет аваад тэгээд номын нөгөө үзэсгэлэнгээс очил амар их ном аваад тэгэл ажил дээрээс нь манай ажил дээр айгүй их нэм сэтгүүлүүд хураагдсан байдаг. Тэгээд тэднийг авч болно гэхээр нь бүр ингээл даахгүй ижижил амар их юм гэрлүүгээ ингээл чирж авчаал амьдаа санаа нь бол декретнийхээ хугацаанд унших гэдэг байгаа байхгүй. Бүгдийн судалсан би ерөөсөө хоцорж болохгүй гэж өөрийгөө хөгжүүлчихэд ороод ирдэ. Тий, би даална гэж гарч байгаа байхгүй. Эхний нэг жил би бүр зарим өглөө би нүрээж угааж амжихгүй байдаг байсан. Яагаад тэгэхээр ингээд яг их 0-оос 6 сар гэдэг бол тэр хүүхэд амьд үлдэх үгүй юу гэдгийг зөвхөн надаас шалтгаалж байгаа байхгүй амар чухал үе те. Тэгэл нөгөө хүүхдтэйгээ тассан тэгэл уйлна нөгөө тийм харгалан тэгэл хоол хүнс бүх юм тэр хүүхэд чинь шин байгаа. Яг тэр болгонд надад ч ихсэн шин тэмүүд 2 шин хүн би бинтэйгээ ингээ уулзраа болох гэж ингээ мөргөлддөг үе. Тэгээ ихний 6 сар өнгөрөөд тэгээд хүүхэд нэг жоохон бүтэн ойртой хондог боллоод ирэхээр гинт нэг юм толинд харж байгаа байхгүй тэгэл ингээл харсан чинь юу вэ энэ хинбэ гэж баг өргөж танихгүй те. Тэгэл хэлсэн чинь би эхнийхээ төрөлтөн дээр яг энэ наалтаа гаргаж ирсэн. Би ерөөсө турах хэвээр би ямар бүдүүн болчихоо вэ гээл те. Тэгэл ингээл шууд хүчээр 10 хэдэн хил хасаал 1 сарын дотор өөртөө бол амар гоё байгаа байхгүй би өөрийгөө ялчлаа гэд. Тэгээд дараа нь энэ үеийг ботсон чи би өөрийгөө амар ядраажсэн байгаа байхгүй те. Хүчлээл ингээл те. Яг үүндээ тэр үеийн миний амжилт бол ерөөсө хүүхдээ сайхан цатгах, тэгээ өөрөө сайхан амархал байсан байлээ. А тэгэнгүүт би ерөөсөө тэрийг ачаал бүтлэхгүй шүү дээ, тий. Би тэр ачаал бүгдлийг гэдэг ч юм уу, тий. Би тэр нөгөө нэг таны саяны хэлсэн тэр системийг яг за эхний 1 жилийн систем бол ерөөсөө л би хүүхдтэй уулзруулах. Гэт би өөртөөгөө тохирсон бол би олон бодохгүй амар байх байсан байгаа байхгүй, тий. А тэгээгүй учраас би ингээл тий хөгжих хэвээр юм шигтэй нөгөө хэдэн уншаагүй номнууд маань нүдэнд харагдаал те. Тэгэл нөгөө нэг багтахгүй байгаа хувцснууд маань нүдэнд харагдаал те. Би одоо яага энэ хувцсанд орохоо болжоо гэдэг ч юм уу. Тэгээд ингээд амар өөрийгөө зовоож исэн. Тэгээ одоо ингээ эргээ харангууд 3 хүүхдийн дараа ингээд өөрийгөө харангууд хүн яг нэг юм тэнхрэх хугацаа өөртөө өгч явах хэрэгтэй юм байна. Тэгээ аль үедээ нөгөө нэг сурах уу, аль үедээ би нэг босч ирээд нэг үсээ боож аваад нэг тэнцдэн шүү дээ. Яг тэхүү гэдгээ бас өөртөө зөөлөн хандах хэрэгтэй юм байна гэж бас ойлгосон. Тэр хүний жаргал таны жаргал биш байхгүй юу? Тэр хүний зовлон асуудал таны зовлон асуудал биш байхгүй юу? Хүн болгонд өөр өөрийн нөгөө нөхцөл байдал байгаа. Хүний нөгөө гарсан гараа одоогийн нөхцөл байдал туршлага ингээ бүх зүйл өөр байхгүй юу? Тэр хүмүүс яагаад ингээд би яг таарч исэн гэл яана би одоостой хин ч биш болчлаа хурдан ажилдаа орохгүй би сте аюу стресст чинь гээл те. Гэтэл хамгийн жаргалтай ээж тэр хүүхд нэрвэл саруул өсөж байна тийм ээ. Тэгэхээр тэр хүүхдийг нөгөө төрүүлснээс хойш тэр нэг өсгөх тэр хугацаа чи аюу богинохон байхгүй. Хүүхдтэйгээ байх хугацаа аюу богино. Гэтэл бүр ингээд нөгөө бидний карьер хөөх тэр албан тушаал яах тэр хугацаа бол аюу их байхгүй. Тэ? Тэгэхээр энд нөгөө бусдын нөлөөлөл аюу их байна л да. Тэгэхээр тэрэнд тэр бусдын амьдралтай, бусдын амжилттай өөрийгөө ерөөсөө харьцуулахгүй одоо өөрийнхөө амьдралын системийг бүтээгээд нэг том зорилго тавихгүй яг тухайн одоо нөгөө жилийн тухайн сардаа ч юм уу зорилго тавиад тэгээд тэр жижиг зорилгодоо хүрээд тэгээд хамгийн гол нөгөө хурдтай байх, амжилттай байх одоо яг нөгөө ажилдаа ирээд орохдоо ерөөсөө ингээ гологдохгүй хэмжээнд байх гэж ботхосоо илүү яг тэр тухайн мөчтөө өөрийнхөө химнэл ритмээ мэдэрч амьдрах нь аягүй чухал. Яг та ингээд 2 жил болоод 3 жил болоод ажилдаа ороход ямар ч хүн таныг чи өстө үнэхээр чадваргүй, туршлагагүй болчоод бүр ингээд хоцорчоод иржээ гэж хэлдэг удирдлага нэгч байхгүй. Энэ бол тухайн хүний л бодол байхгүй. Тэгэхээр өөрөө өөртөө аягүй зөв харилцах хэрэгтэй. Би гэртээ сууж гин гэхээсээ илүү би аягүй том амьдрал бүтээж гин. Тэгээ би одоо ингээд өөртөө ярих хэрэгтэй шүү дээ. Self talk гэдэг чинь аягүй чухал байхгүй өөртөө ярих харилцах те. Нөгөө анхны хүүхдээ төрүүлж өсгөж байсан үеэ яг одоогийнх дээр 2 дахь дээр 3 дахьтайгаа ингээд харьцуулж бодоод хань бас буруу. Та тэр үед магадгүй залуу байсан байж болно. Ирч хүчтэй. Тэр үед чинь бас хүмүүс тусалдаг, дэмждэг ингээд цаг үе өөр исэн байж болно. Одоо болохоор би нэр анхных шиг биш байна. Би өстө үнэхээр ингээл дандаа өөрөө өөртөө ингээд юм
онцгүй өгүүлбэрээр ингээд ярьдаг. Тэгээд өөртөөгөө ярих тэр одоо үгийн сан дандаа юм таагүй өгүүлбэрүүд байдаг. Тэгээд тэр нь одоо би одоо сте хангалтгүй байна, би муудсан байна, би одоо зэвэрч байна, би яадаг гэдэг те. Гэтэл хүүхдэд төрүүлээд гэртээ байгаа тэр одоо гайхалтай оршихуйг бүтээж байгаа, өсөж байгаа тэр эмэгтэйг чи сте зэвэрчсэн байна, чи бүр хоцрогдчихэ гэж хэлдэг. Тийм бас одоо бүдүүн зөрөгтэй хүн бол би байхгүй гэж бодож байна. Тий. За байлаа гэхэд тэр хүнээс холцсон дэр штэ тий. Одоо тийм дотор бол найзууд л байгаа, эсвэл мэрсэрний хамаатны нэг гац хоёр хүн л байгаа гэсэн штэ. Бараг тэр хинч тэгж хэлэхгүй тий. Тэгэхээр өөрийнхөө амьдралын системийг ингээд одоо хүүхдийнхээ тэр өсч боожж байгаа нөхцөл байдалд харуулад ээж хүмүүст бүтээж явах хэрэгтэй. Тэгэхээр ээж хүний амжилт, карьер тэр хүүхдээс аюу хамааралтай байдаг байхгүй. Нялхах үед өөр. За нэгэд хөдөлгөөнтэй үе өөр. Тэгээд нэг сургуульд орох үе тий. Одоо нөгөө нэгдүгээр анги тэгэл ингээл шилжилтийн нас гээл тэгэл нөгөө өсвөр нас гээл тэгэл ингээл за одоо нэг гайгүй боллоо гэсэн чинь дахиад ингээл янз янз болоо тий. Тэгэхээр би энийг үл юу гэж боддог вөхлөөр зөвхөн нөгөө декрет авна гэдэг бол ажилласаа хэсэг хугацаанд холтно гэсэн үг шээ. Зүгээр эсвэл нэг амарж гин гэсэн үг шээ тий. Зөв ажилласаа бөөн авт толонготой жигэмсэн болоод жоохон амарчий гэдэг бас юм бишээ. Энэ бол амьдралын маш өөр маш тодорхойгүй гэхдээ маш гоё тийм гоё тийм одоо үзэгдэл тэр одоо үе шат руу орж ийн. Тэгэхээр би яг эндээ зориулсан утга учирыг бий болгоод амьдралынхаа системийг өөрчлөх хэрэгтэйгээд одоо декретээ аваад гэртээ суусан өдрөөс эхлээд тэр систем дээрээ системийг өөртөө бүтээх хэрэгтэй. Хэрвээ тэхгүй бол тэгэл нөгөө бусдын бүтээсэн системийн дотор амьдрал, хямраал, ойгоол, буугаал яваад шүү дээ тий. Таны нэг өгийг би нөө санаж идэв. Дандаа хөгжиг гэвэл олны дунд ор гээл те. Тэгэнгүүт яг хоо ээжүүд гэрте байгаа ээжүүд нэг олон хүний дунд орох боломж хязгаарлагдсан шүү дээ те. Тэгэнгүүт яг тэр юм нийгэмтэй өөрийгөө ойрхон байлгах тэр хэрэгцээгээ яг хүмүүс авахын тулд нөгөө хит их сошиал хэрэглээ орчоод идэг те ингээл те. Тэгхгүйгээр яг эрүүл аргаар нийгэмтэй өөрөө яаж юм зөв контакт үүсгэх хэвтэй нийгэм лүгээ дөхөх яг өөрийнхөө боломжоор те бас нэг амар айхтар ингээл хүчлээ таахгүйгээр тэр олны хөгжиж гэвэл олны дунд ор гэдгийг би яг хэлээгүй юм. Би нөгөө нэг подкастад хөтлөөд нэг бизнес эрхэлдэг эмэгтэйг оруулаад тэр эмэгтэй тэгж хэлээд тэр Эрдэнэ бүрэн гэдэг эмэгтэй нөгөө тэр эмэгтэй хэлсэн үгээр нь би тэр подкастаа нэрлэлцээ. Тэгэхээр ер нь бол нөгөө хүн хөгжий те илүү их нөгөө бусдаас суралцъя. Арай өөр гоё шин санаа олж авъя гэвэл нөгөө олны дунд орох хэрэгтэй. Тэгтээ одоо хүүхдэд төрүүлчихэл 1 сар 2 сартай ахны үеийг олны дунд орж болохгүй штэ. Дахиад нөгөө өөрийнхөө амьдралын системийн даа өөрийнхөө хэмнэлийг мэдэрч амьдрах хэрэгтэй. Магадгүй ингээд олны дунд ингээд бас яаран орох дургу бас юм бийж болно тийм үү? Би бол бас тийм юм баггүй нэх ингээд олны дунд ороод байдгүй. Ер нь жоохон тийм ганцаараа байх, жоохон юм бодох өөртөө яах дуртай тийм болохоор ингээд юуг олны дунд орохоор бас тухгүйддаг тий. Эсвэл ялангуяа өөрийгөө ингээд илүү их харьцуулаад байдаг байж болно штэ. Тэгэхээр нөгөө хүүхдэд төрүүлээл аюу хурдан гойлог боллоо хурдан станаараа бор хоолнд оруулаад ста ажилдаа оръё гэл ингээл нөгөө галс хурдан болч хүүхдээ харахаараа нөгөө баг хайрлахаасаа илүү хурдан том болоосаа гэж бодоод ингээд байхлаар энэ бол ерөөсөө хүүхдэд төрүүлсэн эмэгтэйд хурд хэрэггүй хурдтай байх гэж хурдан амжилтанд хүрэхэд тэрийг бол мартах хэрэгтэй. Харин өөрийнхөө тэр ритмийг олох хэрэгтэй. Би одоо яг амьдралын ямар хэмнэлээр амьдрч би өөрийгөө зовоохгүй одоо явахыг бол тэгэхээр одоо хөгжим ингээд нэг ингээд өнгөөр ингээд дураад байлд уйтгартай штэ тий. Яг ингээд тэр чинь ингээд өнгө нь өөрчлөгдөж гоё. Яг тэрэн шиг бидний амьдралын хэмнэл одоо тухайн тэр нөгөө нөхцөл байдалтай тохироод ингээд бас өөрчлөгдөх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр би бол ингээд декретний амралтаа байгаа хүүхдэд төрүүлээд ингээд одоо хүүхдтэйгээ яг ингээд байгаа эмэгтэйд бол ийм тайван одоо өөрийгөө мэдэрсэн тийм одоо хэмнэлээр яг тэр зүйлдээ төвлөрч чаддаг тэр хэмнэлээр одоо байвал их зүгээр гэж боддог байхгүй. Голны өөрийнхөө хэмлэг. Тэгээд за одоо би ингээ олны дунд оръё гэвэл өөрийгөө тасгаж яагаад орно. Тэ эхлээд онлайн сургалт ивентүүдэд орж агаад яг өөрийнхөө сонирхсан чиглэлээр тэгвэл энэ сургалт сайн, энэ сургалт гоё одоо энэ коуч сайн гэл эсвэл одоо энэ ном гоё гэхлээр л хүний хэлсэн болгоныг ингээд нөгөө айх талаар бас тэр үрдүнтэй байхгүй штэ. Тэгэхээр за би яг олны дунд орох болж юу гэсэн үедээ ингээ багаар орно. Тэгэхгүй ингээ гинт байжээс нэг за ер нь олны дунд орохгүй болохгүй юм байна гэл нэг өдөр хүүхдээ гэр хүндээ үлдээгээл орчдөг. Бүр илүү
тавтахгүй мэдрэмж аавна. Тэгээд тэрнээсээ болоод дахиад нөгөө ичүүрийн мэдрэмж, өөрийгөө голох мэдрэмжтэй ингээл аваад за болигээд бүр ингээд хаачихгүй. Өөрийгөө одоо нөгөө нийгмээс өөрийгөө хаагаа те ингээд баг гадагшаа харилцаагаа хаачих тохиолдол бас байж болох байхгүй. Тэгэхээр өөрийнхөө химлийг л мэдрэн. Тэгэхээр ерөөсөө амжилт руу улаарах, амжилтанд хүрэх гэх те одоо хитрхийх ингээл янз янзын өнгө аясаар ярьдаг тийм сургалтуудад бас суугаад байх хэрэггүй. Яг чиний тухайн үеийн асуудлыг шийдэх номыг унших, шийдэх сургалтуудад оролцох, дээр нь одоо өөрийгөө аягүй мэдрэх, тэгээд аягүй таагүй байгаа бол өөрөөсөө асуулт асуух, тэгээд өөрийнхөө одоо өөрөөсөө асуусан асуултаа өөрөө хариулж чадахгүй байгаа бол мэрэгжлийн хүмүүст хандах, тий гих мэтчлэнгээр ингээд яадаг. Одоо манад бол ингээд орлого багтаа байгаа, тий ингээд орлогонд тасарсан байгаа юм ээж нарт ингээд хөнгөлтэй өнөр сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг тийм одоо айгүй мандах сэтгэл зүйчнэр зөндөө байгаа шүү дээ тийм байдаг. Тэгэхээр яг хуу тэр амьдралынхаа системийг бүтээхийн тулд хэдэн зүйлийг анхаарах нь декретнийхээ амралтыг хасаа өмнө эхлээд би яг одоо ингээд шинэ системдээ яаж амьдрах уу, ямар хэмнэлээр авах уу гэдгээ бодох хэрэгтэй. Хоёрдугаар санхүүгээ бодох хэрэгтэй тий. Одоо наазах нь одоо нэг тэр шинэ дадалт яах хэрэгтэй шүү дээ. Одоо ер нь ингээд шинэ хувц аваад шинэ бүх юмыг аваад хураагаад ах шаардлагагүй тий. Тэгэхээр санхүү чинь дуусангууд тодорхой хэмжээний эрсдэл үүснэ. Дэмжих систем чинь хэрхэн ажиллах вэ гэдгийг бодох хэрэгтэй тийм ээ. За тэгээ би бас яг юуг дутуу хийсэн бэлээ, юуг сонирхож байгаа байлээ гэдэг ингээд аюул олон зүйлийг бодоод төлөвлөөд тэгээд илүү их нөгөө хүүхдтэйгээ одоо ойрхон байх, хүүхдтэйгээ харилцах, хүүхдээ нөгөө тэр өсөж байгааг мэдрэх өсгөх тэр гээд хэмлэл юу нөрчлөл хэцүүр тийм. Бас нэг таны ярианаас сая ярьсан чи би зүгээр сая бодчихлоо. Таны яг энэ хийсэнтэй за хэмнэлээ мэдрэх тийм систем гээд энэ зүйлсүүдийг ингээд өөртөө ойлгохын тулд эхлээд өөртөө нөө гашуун боловч хатуу хідэн зүйлсүүдийг хүлээн зөвшөөрөөд эхэлчих хэрэгтэй юм байна тийм ээ. Тийм. За энэ хугацаанд бол би тий ядрна. За би нийгэмд харилцаанд бас ингэж ороод иж чадахгүй мэн яг одооныхоо үе шиг тий одоо тэгрэг авахсан юм шиг. За бас ийм санхүүгийн хувьд би ингээл те хүссэн үедээ гараа яваал хүссэн үедээ ингээл мөнгө өрчдөг тийм бас байж чадахгүй мэн гэдэг ч юм уу те. Тэгэхээр хідэн гашуун үннийг өөртөө ойлгуулах хэрэгтэй. Тийм магадгүй яг хөө тэр чинь анхны төрөлтөн дээр бол ойлгоход хэцүү л те. Тийм хүн хийлж өгөхгүй л бол те. Тэгэхээр та хоёр энэ подкастаараа ингээд хүйжийг гэвэл та яг за яг энэ нэг хідэн зүйлсийг л чи шууд хүлэн зөвшөөрөх хэрэгтэй шүү гэж хэлвэл та яг ямар зүйлсийг хэлэх вэ? Тий. За ер нь бол ингээд гэж томрлоо. Декретний хугацаа авлаа. Тэр мөчөөс эхлээд за ажлын хамт олон тий гаргаж өгнө. Тэ маргааш насны хийж чадаа холбогдохгүй. Тэ сайхан унтан амарна тий. За гэж томроол идэгтэй ингээл тэнгууд одоо гэр бүлээс гараач хөдлөөч тий хүүхд чинь томрлоо гэл ингээд янз янз юм. Тэгээ ер нь ингээд нөгөө ингээл тодорхойгүй зүйлсүүд аяг гарч ирнэ. Тэгэхээр нэгдүгээрт би найз нөхдөг болно. Ганцаардна гэдгээ бол хүлээж зөвшөөрөх. За би бол ингээ хүссэн зүйлээ одоо хүссэн газар руугаа ингээ явж чадахгүй болно тий. За би нөгөө анхны хүүхэдтэй өсгдөг шиг биш тий. Ямар нэг юм тодорхойгүй байна ч гэдэг юм уу. Би дураараа мөнгө өрж болохгүй, дуртай бүх юм авч болохгүй, тренд дааж болохгүй ч гэдэг юм уу тий. За тодорхой хэмжээнд би одоо ингээд гэрт байна тий гэл ингээд одоо за би гальбар өөрчлөгдөн тий. Үс сунна тий сэтгэл зүй ингээд ер нь ингээд энэ бүх зүйлийг одоо хүлээн зөвшөөрнө. Тий. Одоо зүгээр хатуухан одоо үнээр хэлэх юм бол одоо байгаа төвшнгөөсөө та одоо ер нь хоёр шатаар ч юм уу доошлноо. Тэгээ тэр хэсэг дээр амьдрнаа гэдгээ бол хүлээн зөвшөөрнө. Тэгвэл тэн дээрээ ингээ гонигтай байх уу? Аз жаргалтай байх уу гэдэг бол бас таны шийдвэр. Тэр эмхтэн шийдвэр байхгүй юу? Тэ? Тэгэхээр үргэлжийн гонигтай уурлаад ингээ аз жаргалгүй хурдан ажилдаа орохыг ингээл яараал хүлээгээл ингээл тэр хүүхдээ чи хурдан том болоосаа хурдан бор хоолнд оролдоо гэж хугацаанаас өмнө бор хоолнд оруулах гал ингээл хугацаанаас өмнө хөлд оруулах гал янз янзын нөгөө хөлд оруулдаг юм хэрэглээл те ингээд байвал одоо хүүхд чи стресстэй ээж стресстэй гэр бүл стресстэй тийм үү тэр хэмжээгээр ингээл бас нэг санхүүгийн болон ингээл бусад зарлууд гарна штэ тэгэхээр хүүхэд бол хөлд орох цагтаа л орно бор хоолнд орох цагтаа л орно тэгэхээр тэр одоо нэг гой зүйлийг ингээд нөгөө өөрийгөө нэг юм аз жаргалтай тайван амьдруулах нэг юм аргатай болох хэрэгтэй байхгүй юу. Тэгээ би энийг бол байнга хэлдэг. Таныг одоо өнгөрснөөс яг энд хүргэсэн мэдлэг, туршлага, чадвар, арга зүй чинь тэнд хүргэхгүй.
Тэгэхээр таны ганц бие байхдаа, амжилттай карьертэй байхдаа, бүтээмжтэй, гялцалж жисэн тэр юу чи яг энэ хүүхдэд төрүүлээд байх хугацаанд бол одоо үйлчлэхгүй байхгүй юу? Тэгэхээр тэрэндээ тохируулсан системийг арга барилыг бүтээгж байгаа. За тэгвэл ямар арга барил гэвэл би өөр нэмэгтэйчүүдэд аюу хөнгөн л амьдр гэдэг. Аюу хөнгөн амьдр. Бүх юмыг битгий хүнд те. Тэгээд ингээд одоо ингээд өөрийнхөө үн цэнийг, өөрийнхөө хийж байгаа ажил үн цэнийг аяг өндөрт өрөг. Тэгээд өөртөө гоё үнэн, зөв, хүчтэй, гоё үгийг хэл, тэ. Тэгээд өөрийгөө битээ одоо доош нь хий, өөрийгөө битээ бусдад харьцуул, тэ. За тэгээ номыг уншсан ч гоё тайван жаргаж унш, тэ. Тэгээ ингээ тэгэнгүүт бусад хүмүүс тэгж чадахгүй. Тэгвэл ингээл өөрийгөө голоод би таргалчлаа, би ерөнхийдөө болохоо алай л гэдэл хүмүүс нэрээ ч идэгцэн биш үү гэл ингээл хэлнэ шүү дээ. Гэтэл хүүхдэд төгс амжилттай, өндөр албан тушаалтай тим ээж хэрэггүй. Хүүхдэд амьд, тайван ээжл хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр хүүхэд ээжийнхээ мөнгийг мэдрэхгүй. Хүүхэд ээжийнхээ энергийг мэдэрдэг. Тэгэхээр хүүхдээ тэр одоо хорвоо ертөнцийг таньж мэдхтэй хүн бол ингээд ээжийнхээ харцаар, ээжийнхээ амьсгал, үнэртэй, ээжийнхээ хэлж байгаа үг, дуу хоолойны өнгөтэй тэр энэ хорвоо ертөнцтэй танилцаж хорвоо ертөнцийг таньж мэдж байна. Тэгэхээр ээж хүн хүүхдээ бүтээдэг, та тэднийг бүтээдэг байхгүй. Тэгэхээр таны энергийг мэдэрнэ. Тэгэхээр энэ энерги ингээд гой гаргахын тулд ээж өөрөө тайван байх хэрэгтэй. Тайван байхын тулд мэдлэгтэй байх хэрэгтэй. Тэ нөгөө би одоо энэ жил нөгөө буддийн ухааны цуврал одоо бүх сургалтуудад сууж байгаа байхгүй юу? Одоо нөгөө би буддист гэдэг бяцлагалд явах гэж байгаа. Тэгээд тэн дээр бас нөгөө тэгжсэн бацангал авш хүн мэдлэггүйгээсээ болж айгуур зовдөг гинэ. Тэр мэдлэг гэдэг нь академик мэдлэгт гэж үзэхгүй те. Энэ юус амьдралын мэдлэг, хүн хоорондын харилцаа, альва зүйлийг ингээд судлах, өөрийнхөөрөө ингэж ойлгох тийм ээ. Тийм. Тэгэхээр хитрхи их нөгөө мэдлэггүйгээсээ болоод бид нар яадаг вэ гэхээр нөгөө төгс ээжийн синдром тий? Төгс ээж байх гэж хичээдэг. Гэтэл төгс байх боломжгүй. Би бол ерөөсөө төгс ээж биш. Чи өөрийгөө төгс гэж боддоггүй. Би зандаа алдаа. Би заримдаа арчааг болдог, уйлдаг, би гуйнгэлдэг тий? Би одоо заримдаа бүр ингээд баг би юу гэдэг галээ гэдэг оршихуй асуултыг би бол өөрөөсөө асуудаг тий ингээд тэгэхээр төгс байх боломжгүй байхгүй. Тий. Тэгэхээр одоо perfect ээж биш тий perfect mom биш progress mom боёо одоо нөгөө юм прогресс ээж байвал зүгээр. Тэр нь юу вэ гэхээр төгс байна гэдэг чинь ерөөсөө ингээл төрөөлөрөөсөө шууд одоо жингээ хасах. Одоо чам шиг 10 эдийг л асаал гоё болох тий. Тэр анхны зүр тань тий. Тий за эсвэл одоо ерөөсөө ингээл төрсөн ч гэсэн одоо ингээл онлайнаар ажиллаад мөнгө олж явах. Орлого нь бас өсөхгүй ч гэдэм үү. Тэгэл ерөөсөө гоё байх одоо чадaltaй хүчтэй байх ингээд байгаа байхгүй. Гэтэл ийм байх боломж хүүхэд уйл нойргүй хоноо өвдөн гинтийн төлөвлөгдөөгүй үйл явдал тохиолдно. Яг бол амьдрал угаасаа тодорхойгүй байхгүй юу? Тодорхойгүй. Тэгэхээр бүх зүйл тодорхойгүй. Тэгэхээр төгс байх гэж хичээх тусмаа бид нэр ингээд маш их стресстэй ингээд нөгөө хүүхд рүүгээ анхаарчдаг. Тий. Тэгэхээр прогресс гэдэг нь яг юу юм гэхээр прогресс гэдэг чинь ер нь бол хөгжил дэвшил гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр прогресс байхын тулд нөгөө өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөө. Би алдаж болно, би муу ээж болно, би бас гэхдээ сайжирна. Багаар сайжирна. Гэт ингээд өөрийгөө өөртөө байгаа бүх зүйлийг хүлээн зөвшөөрөө талархах юмаа талархаа, засах юмаа засаад өөрийнхөө нөөц боломжин дээр төвлөрөөд тэгээ өөрийнхөө дэмжих системийн боломжин дээр ингээ яваад тэгээд сайжрахыг л хэлж байгаа. Тий. Би яг энэ сэдвэр бүтэн яг нэг дугаар болгоод хоёлаа ярилцвал бас гоё юм байна. Тий. Тэгэхээр одоо нөгөө төгс байна гэдэг ийм одоо нийгмийн чиг хандлага яваад штэ. Биднэрт нэг тийм хүлээ одоо нэг юм дарамт байдаг л да. Тэгэхээр би энэ инфлюенсерүүдийг бүр хэлмээр байгаа байхгүй. Ерөөс ингээл төрөөл айгуу гоё бүр ингээл хатгаа гэцтэй те. Ингээл айгуу гоё. Тэгэхээр ерөөсөө хөө хүн ийм байд юм байна. Итэл бий гээл те. Гэтэр инфлюенсерүүд жоохон амьдралтай те хөрсөн дээрээ буусан тийм бас контент хиймээр байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр хүн ядарна, нойргоо онон зарим үед ингээл бүр ингээл газраас тасраал баярлал, зарим үед бүр яатсан мэддэхгүй сэтгэлээр унаал те ингээл тийм үе зөндөл гармонд өдөртөл тийм. Тэгэхээр тэр
төгс байх, төгс ээж байх гэдэг, төгс ээжээс хүчрхэг эмэгтэй байх мэх гэдэг энэ хандлага чи өөрөө аюу буруу. Тэгэхээр хүчрхэг эмэгтэй гэдэг бол тэр хэлэхгүй энэ илүү их нөгөө прогресс байж чаддаг, асуудлаа шийдвэрлэж чаддаг, одоо өөрийнхөө бодит чадвар нөөц боломжийн дээрээ суурилж одоо бусдаас хамааралгүй тийм ээ ингэж өөрийгөө болон үр хүүхдээ ингэж гоё дэмжиж чаддаг маш том дэмжих систем байж чаддаг л ээжиг бол хүчрхэг ээж хүчрхэг эмэгтэй гэдэг байгаа шүү дээ. Тэрнээс биш тэр хүний гарал үүсэл орлого тий албан тушаал бол ерөөсөө тийм чухал ш. Тэгэхээр хүн бол авар чадрыг сурдаг, туршлагагүй байж байгаа туршлагатай болдог тий. Тэгэхээр би яг хэрэгтэй газраа л хэрэгтэй хүн баймаар байгаа байхгүй юу. Тэ та тэгэхээр тэр ээж одоо тэр хүүхдийг ой хүртэл хамгийн хэрэгтэй хүн ээж байхгүй юу. Тэ тэр 2 нас хүртэл тэр тэгвэл тэр хэрэгтэй хүндээ хэрэгтэй газраа л хамгийн хэрэгтэй хүн байхын тулд өөрийнхөө ритмийг мэдэрч хэмлээ мэдэрч одоо тэгж байх нь л одоо зөв. Бусад юм бол аянда болох цагтаа эр үедээ аянда ирнэ. Тийм. Би ч өөрөө бас амар юм нөгөө одоо ярьж байгаа шигэ байгаагүй байхгүй да. Бас ингээл айгүйх алдаж оноо хин ч надад хэлэхгүй. Тэгээ надад бол зүгээр ном л экспресс болдог гэсэн. Тэгээ тэр үед чинь бол нэг хувийн хөгжлийн ямар ч тийм ном интернет ч байдгүй интернет кафе мафе суудаг те. Одоо миний 2 хүүхэд бол үгүй насанд хүрсэн байхгүй юу. Тэгэхээр чин тэр 2 хүүхдийг дөнгөж төрж яхаа те ямар эснийг болж ойлгож байгаа шүү дээ те. Тэгэхээр би зүгээр хинч надад туслаад дэмжиж хүн байхгүй те. Ингээд ингэдэм шүү гэдэг өгөх тэр ээж байхгүй байхгүй. Тэр үед зүгээр одоо надад яасан юм бол ном л хэлсэн л да. Би айгүйх нэг уншдаг, ном хайдаг, майдаг ингээл айлын ингээл хуучин гой ном хараад үе ном ч биш юм биш. Тэгэхээр яг нь ер нь бол мэдлэг гэдэг зүйл чухал. Мэдлэг гэдэг чи одоо ерөөсөө маш энгийн зүйлийг ч гэсэн бид ингэдэм байх өөр дөрөө тусгаж авах ч юм уу тийм. Тэгэхээр за яг хөө тэгээ сүүлийн үед ингээд би айгүй олон зүйл дээр алдчихсан байхгүй. Төгс байх гэж хичээж ийсэн, яарч ийсэн тийм. Яарснасаа болоод ингээл 6 сартай хүүхдээ хүнд харуулаад ажилд ороод буцаал нөгөө хүүхд маань ээж асаргаа тутангууд өвдөөл буцаал ажилласаа гараад битгүй яруусан яаж чандралсан те. Тэргээ болоод байна бистэй мундаг байна гэж бодоод байсан. Одоо ингээ эргээд бодонгууд би аюу олон зүйлийг алдчихсан. Аюу буруу байсан. Тэ. Тэг би үл ерөөсө тэр чигээр алдааны цуглуулга. Гэхдээ ингэ болдгоо юм байна. Ингэдэм байна гэдгийг би ойлгоод тэгээд ингээл бас энийг ингээд миний алдсан алдааг ч юм ингээд ер нь бидний үеийнхэнтэй өөрсдийнхээ алдсан алдааг ичиж зовхгүйгээр одоо хилээд тэ ингээд хүлэн зөвшөөрөөд хилээд ингээд тэр дараа үе бидний алдааг давтахсгүй байхгүй юу. Тэгэхээр бүх юм үе. За одоо миний тэр үе яхаа тийм л байсан юм байна те. Тэгвэл энэ цаг үе чи илүү гоё нээлттэй хүн хаанаас ч ажиллаж болдог те. Яаж ч болдог тэр цаг үе яага штэ те. Тэгэхээр яг зүгээр нөгөө одоо яг хөнгөн л амьдрах хэрэгтэй. Тий. Яг энэ бол яг нөгөө миний өөртөө олсон нэг би ер нь ямар ч юмд айгүй хөнгөн амьдрах дуртай. Асуудлыг хөнгөн хүлээж аваад за зарим үед маргаашийн асуудлыг маргааш нь шийдчих байх гэж одоо тий. За тэгээ зарим үед за яг энэ бол болох юм байна. За энэ дээр бол үнэхээр би суух юм байна тий. За энийг бол болчих юм байж гэдэг юм ингээд суралцаа тий. Ингээл явахгүй л ингээл төгс төгөлдөр байх гал тест хүчтэй байх гал бүх хүнд хэрэгтэй хүн байх гал те ингээл яваад хэцүү байхгүй. Тий. Би зарим дуудлагыг бол ингээд авахгүй байх үйдэг. Үнэхээр би ярмааргүй. Гэхдээ би нэг дуудлагыг л би одоо юу яадаг хизээч игнорддаггүй хизээч одоо юу яадаг мэдгүй байж байгаад би ингээд өнгөрөөчл заавал эргэж тасалдаг. Тэр бол миний 2 хүүхдийн дуудлага байдаг байхгүй. Тэгэхээр хүүхэд бол яг хэрэгтэй үгдэл ээж аав руугаа залгадаг. Тэгээ би заавал авдаг. Би бүр ингээд юутайсэн ийм дуудлагыг би авах хэрэгтэй юм аа би миний хүүхдийн дуудлага. Тэгвэл надтай ярилцлага хийгээд эсвэл надтай ингээд коучинг сешн сэтгэл зүйн зөвлөгөөд хүүхдийн дуудлага байвал хүүхдийн дуудлага аваад гэж хэлдэг. Тэр хүн бол ингээд амьдрал нэг юм юунд одоо аягүй чухал гэж бүх зүйл чухал биш аахгүй тий. Тэгэхээр хүний аав ээжийн дуудлага бол аягүй чухал тий. Яагаад бол нэг л өдөр бидний утсанд аав ээж гэдэг дуудлага хизээч ирэхгүй. Хоёр дахь нь бол хүүхдийн дуудлага. Хүүхэд бол хэрэгтэй үедээ л ээж аав руугаа хамгийн ер нь ээж рүүгээ хөвчлээ ярьдаг. Гэтэл ээж нь тэр дуудлагын тоохгүй, эргэж залахгүй бол хүүхэд тэн рүү ярих уу? Үйл рүүгээ, найз нөхд рүү, өөр хүмүүс рүү ярьж тий. Тэгээд нэг үл тоогдож байгаа, үл хайхрагдаж байгаа юм мэдрэмж авна шүү дээ тий. Тэгээд ээж рүүгээ залах ойл нь эргээд нөгөө ээж нь хүүхд рүүгээ том болоод нөгөө шилжилтийн нас өсвөр насн дээр ярихлаар хизээч юу яахгүй. Ээжийнхээ дуудлагыг дахиад үл тоо. Тэгээд эргэж залахгүй эсвэл бүр ингээд таслан тий. Манай 2 хүүхэд бол нөгөө хизээч яадгүй дандаа эргэж залгадаг. Би сайн ингэж байгаа даавсангүй ээж та залгасан уу ингээд заавал ингээд залгадаг байхгүй тий. Тэгэхээр
миний утсан дээр угаасаа тэр аав ээж гэдэг дуудлага байхгүй тийм. Тэгэхээр би нөгөө хүмүүст хэлдэг зүгээр нөгөө утасны дуудлаган дээр хүртэл яг би нөгөө ач холбогдол өгч юм. Гэтэ хүмүүс үл тэгж ач холбогдохгүй шүү дээ. За юун сүртэй ингээл ирээл эзгээд. Магадгүй тэр ааваас чинь ээжээс чи ирж байгаа дуудлага сүлийн дуудлага ч юм уу те. Тэг байж болох байхгүй. Тэгэхээр бид нар ингээд энийх олон ажил амьдрал карьер гэл энэ олон нэр хүнд бусдад таалагдах гэхээсээ илүү яг өнөөдөр яг энэ нөхцөлд надад юу чухал вэ? Би хүнд хэрэгтэй вэ? Тэгэхээр ээж хүн хүүхдтэй л хэрэгтэй байхгүй. Тий. Яг л бид нар тэр хүмүүсийг бүтээдэг. Гэхдээ насан туршдаа биш. Тэ? Яг тэр хэрэгтэй үед нь бүтээдэг. Ээж нь яг тэр хэрэгтэй үед нь хүүхдүүдтэйгээ хамт байгаагүй бол тэр хүүхэд бас нөгөө аюул олон боломжийг алддаг. Тийм. Ээж нь нөлөөлөл маш чухал. Ээжийн нөлөөлөл аюул чухал. Та сая хэлж манай хүүхдүүд ингээд том болцсон ингээд. Та ингээд хүүхдүүдийнхээ ингээд өдөө хүртэл ингээд өсгсөн хугацаа батгаар эргээд ингээд хамгийн нандин байдаг та хэд ингээд яг юм дурсамжтай үеийн заяг тэр үе ээжтэй гэдэг яг тэр хугацаа яг хэдэн насны үе байсан бэ? Тэр бага нас. Тэг ингээд нөгөө нэг юм ээж хүүхдүүдэд нэг юм хоорондын нэг юм кодууд идэв шүү дээ. Нэг үгээр ойлголцдог нэг юм. Би ингээд хүүхдүүдэд хоолоо идэх болохоор нисдэг тэрэг болж аяг те ингээд нисдэг тэрэг явуулж яа ингээд буух газар хайгаад байна гэл те. Тэнгүүд ингээд нөгөө за би буцаад нислээ шүү гэл тэнгүүд намаа ангаагаал те. Тэнгүүд нөгөө хоолыг идэх юм бол хоолыг нийдүүлэх гээл эсвэл ингээд нөгөө гурван баавгын тэрвэрлт гээл гуруулаа ингээ яг ингээ тэрвэрлтэл хушуугаа ингээ яадаг ч юм хүүхдтэйгээ нөгөө ихэнх цагийн өнгөрөөж байгаа болохоор те тэнгүүд сайхан жоохтой нэг баг нэлээд хэдэн сарын өмнө манай хүү ингээ нөгөө гурван баавгын тэрвэрлт гээ те та нэг юм гоё гурван баавгын юугаар тэрвэрлт гэдгээс санаж гэнэ үү гэлдэг ч юм уу те тэгэхээр хүүхд нөгөө ингээ ээж уулын хүүхдүүдийнхээ нөгөө юу гэж анх хэлд орсон, яаж хөлд орсон, анх яаж исэн, яаж бодолж исэн тэр нөгөө юмыг аягүй санаж дурсдаг. Мөн хүүхд ч гэсэн тэр нөгөө дурсамжууд идэв штэ. Та тэгжсэн те, намайг ингэсэн чи та тэгж хэлжсэн те гэдэг юм дурсам. Тэгэхээр бид нар нөгөө та тэр хүүхдтэй одоо 5 настайд нь 6 настайд нь ямар гоё үнэтэй хувц авч өгснийг бол хүүхд нэг санахгүй тий гэтэл ямар үг хэлж ийсэн яаж зоригжуулж ийсэн ямар дурсамж бүтээж ийснийг бол сандаг байхгүй. Тэгэхээр ээж хүний одоо хамгийн хэрэгтэй зүйл тэр байгууллага биш. Тэр альбан тушаал биш. Тэр бол орлогддог байхгүй. Та явлаа маргаашнаас одоо 7 хоног таныг дурсна. Тэгэл мартна. Тэрийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэ та маш ажиллаа маш хариуцлагатай хүлээлгэж өгөө та тухайн байгууллагт маш үн цэнтэй хариуцлагатай ажилтан байгаа та ажиллаа хариуцлагатай өгөөд ингэсэн бол таныг бол бас нэг хэсэг хугацаанд дурсан та бол тэнд бас хэсэг хугацаанд зарим нэгэн ажил дээр өгүүлэгдэнэ. Гэхдээ таныг орлого танаас илүү хэн нэгэн хүрээлэл ирнэ. Таны хамгийн хэрэгтэй хүн бол тэ одоо хүүхдүүд ч юм байхгүй. Тийм. Тэгэхээр би бол ээж нарыг амьд байл гэж хэлдэг. Амьд бай. Хүүхдүүдтэй он удаан жил харагд амьд бай. Тэгэхээр амьд байхын тулд эрүүл байх хэрэгтэй. Жилдээ нэг удаа эрүүл мэндийн шинжилгээнд орох хэрэгтэй. Гоё эрч хүчтэй, энергит аз жаргалтай байх хэрэгтэй. Тэрнээс биш айхтар өндөр карьертай, айхтар их мөнгө хэрэггүй. Хүн ер нь угаасаа надад ер нь хэдэн төгрөг авах вэ? Амьдрахад ер нь хэдэн төгрөг хэрэгтэй гэдэг хүн ер нь мэддэг шүү дээ. Тэ ямар нөхөрлөл, ямар хүрээлэл те яг ямар ажил хэрэгтэй гэдэг хүн өөрөө мэдчихдэг те. Тэрнээс биш одоо юу гэдэг чинь их ингээл айхтар тэрний оргил төрөх гал намын дарга болох гал тэр одоо газрын захирал болох гад ч юм уу те. Тэгэл тэрнтэйгээ зуралдаал ингээд авах шаардлага байхгүй. Тэ тэр нэг юм нэг хатан зүгийн синдромтой нэг ингээл альбан тушаалаас зуралдаал те ингээл эсвэл тэгээд шаардлагагүй яг миний хэрэгтэй газар бол яг миний хүүхдүүд тийм гэж бас бодоод энэ хугацаа ажиргалтай гоё аз жаргалтай өнгөрөх хэрэгтэй гэдэг. Тандаа ингээд ярьсан чинь би энэ дугаарынхаа гашдгийг сайн ээж байх уу, карьертэй ээж яхаа гэж өгье гэж би бодож ирсэн. Тэгээд яг ийм сонголтын дээр хүн ирдэг учраас илүү одоо хүмүүс хөрөх болов гэж би бодож ирсэн. Тэгээд ярилцлагын төгсгөлд тэр бодол маань сая яг өөрчлөгдлөө. Тэ хэрхэн одоо аз жаргалтайгаар хүүхдүүдтэй дурсагдах тийм ээж байх вэ? Яг үнэ. Ээж болгоны мөрөөдөл тэр. Захын нэг ээжээс та ер нь юг мөрөөддөг вэ? Бистэ ингээл аста хүүхдүүдтэй маш их өөх хөрөнгө үлдээ гэж бодож байгаа ч гэдэг юм уу те.
маш өндөр карьер, хэр баргийн хүний хүрээгүй карьер төрье гэж бодож байгаа. Би бүр айгаа урт наслая гэж бодож байгаа. Мөнхийн гоо үзэсгэлэнтэйгээ бай гэж бодож байгаа гэж хэлхийж байхгүй. Тэ? Хүүхдүүдээ сайхан амьдруулахын төлөө тэ? Тэгээ хүүхдүүдтэй гоё одоо туршимж бүтээх хийх хүсдэг шүү дээ. Тэгэхээр би нэг ийм үг сонсч байсан. Чи бас сонсч байсан байхаа нэг эмэгтэй хүнийг энэ хорвоогоос явсныхан дараа юугаар дурсдаг гэсэн чинь маш их машинтай, маш олон албан тушаал хасж байсан, маш мундаг эмэгтэй байсан гэж нэг дурсдаггүй гинэ. Ямар сайхан эмэгтэй байсан гэдгийг тусд юм байна л да. Одоо тэр нь болохоор ямар гоё харилцаатай, тэ ямар гоё одоо тийм эмпати сайтай эмэгтэй байсан бэ? Одоо гэдгээр нь дурсдаг. Тэ нөгөөх нь ямар ээж байсан бэ гэдгээр нь ингээд дурсдаг. Одоо нэг хүүхдүүдийнх нь бодиттой байдлаас л гэж харддаг юм шиг байна, тий. Тэгэхээр би бол бүх хүнд хэрэгтэй биш гэдгээл хүлээн зөвшөөрөх зүгээр. Би бүх хүнд хэрэгтэй биш. Тэрийг хүлээн зөвшөөрчвөл амар ахгүй яа. Тэ? Яг бол тантай тангүй амьдрал явна. Тантай тангүй тэр албан тушаалыг хин нэгэн танаас илүү мундаг хүмүүс гарч ирнэ. Одоо бидний AI бидний зарим ажлыг орлоно гэдэг байгаа шүү дээ, тэ? Гэтэл яг хүний ээжийг орлох хүн ер нь байдгүй юм билий. Байдгүй юм билий. Тэгэхээр хүүхдүүдтэй ерөөсөө амьд харагдах. Амьд байх хэрэгтэй. Энэ бол одоо эрүүл байх хэрэгтэй. Амьд байхын тулд эрүүл байх хэрэгтэй. Гинтийн ослоор өнгөрч болохгүй. Хариуцлага таа хэрэгтэй. Тий. Амьд байх хариуцлага байна шүү дээ. Өвчнөр өнгөрч болохгүй. Тий. Ёс зүггүй үйлдэл хийж нэр хүндээ эрсдэлд оруулж болохгүй. Тэгэхээр яах вэ? Бидний одоо энэ гоё дурсамжинд те манай ээжтэй аваагаараас юмаа гэж бас дурсагдчих болохгүй шүү дээ те хүүхдүүдийнхээ дурсамж те дээж минь та ямар хариуцлагагүй байсан бэ та ингэчихгүй яах та гэж бас дурсагдчих болохгүй байхгүй. Тэгэхээр нэг 2-300 мянган төгрөгөөр готол авч исэн дарвал нэг эрүүл мэндийн шинжилгээ өгч манай Монголд харьцангуй ер нь боловсрал эрүүл мэндийн хүчийг хямдхан гэж боддог шүү дээ те. Тэгээд гоё эрүүл саруулах хэрэгтэй. Тий. Тэгэхээр бол тэгжээж бидрээс гоё ирчүүч энерги хангална шүү дээ тий. Тэгвэл ингээл ээж нь өвдөө тэгээд ээжийг асрахын тулд бүх боломжоо хойш нь тавьсан хүүхдүүд эмэгтэйчүүд тэгээд тэрнээс болоод ажил карьер тэгээд хүний нэг ажил карьерийг дагаад хүний бас хувь тавилан өөрчлөгдөж байгаа шүү дээ. Тийм одоо бас хүмүүстэй би таарч исэн байхгүй. Тэгээд би бас ингэж бодсон л доо. Тэгэхээр ерөөсөө тэр хайгууч байна. Яг энэ хэсгээр би нэг төлөвлөөгүй байсан нэг юм хувийнхаа юм ярих гэдэг юм л да. Яа тэгэхээр гэртээ декретэндээ ингээд сууж байгаа үедээ хүн өөрийнхөө эрүүл мэндийг бүр хайчдаг байхгүй. Яа тэгэхээр ингээд би яг тийм жишээ басан л надаа ингээд за би гэртээ сууж байгаа юм чи эрүүлээ. Би яавал гэж те гэд байсан чи өнгөрсөн жил гэр бүлийнхаа хүнтэй нөгөө нэг урьдчилан сэргийлэх шинжилгээ өгөөд тэгээд ингээд шинжилгээ өгсөн чинь би нөхөртэй амар санаа зовж байгаа байхгүй. Маа нөхөр чинь ингээл айгу хүнд ажил хийдэг тэгэл ингээл урахаар явж ажилдаг гэдэг ч юм уу те тэгэл ингээл энэ маань л эрүүл байвал гэж бодол өө би яах вэ саяхан төрсөн юм чинь төрөхөд нөө бүтэн шинжилгээнд хамрагддээ штэ. Тэгээ би ойр ойрхон байнга юм шинжилгээ өгдөг. Би өрхийн эмнэлэгтээ бараг 7 хоног болоод орж ийн би үл эрүүл гэл амар амбард байсан чинь асуудалтай хүн би өөрөө болж таарад. Бүр маш хүнд өвдсөн байсан. Тэгээ тэрийгэ мдээгүй явж агаад тэгээд сая энэ жил уушгины хаалганд орсон. Гайгүй том хаалганд орсон. Тэгээд энэ маань би бүр ингээд таарсан ээж болгондоо хэлдэг үг. Шинжилгээнд ороорой. Цаан чинь би багцууд идэм байлээ шүү, тэ. Тэгээд яагаад ч юм хүн ингээд нөгөө нэг гэрте байгаагаа үнгүүд одоо нөгөө үнцэн нөхгүй учраас үнгүү хөдөлмөр эрхэлж байгаа юм шиг тий. За тэгээд энэ ажил минь нэг л амархан юм хийгээд байгаа юм шиг өөрийгөө ядрахгүй байгаа юм шиг бодоод байдаг. Яг үндэ маш хүнд хүчээр ажил хийж байгаа. Тэгээд эрүүл мэнд гэдэг бол амар чухал юм байлаа. Ялангуяа тэгээд бас декретийн хугацааг ашиглаад нэг сайхан бүтэн шинжилгээнд ороод авах юм бол хэрэгтэй юм байлаа шүү гэж хэлмээр. Тэгээ хооллолт дасгал хөдөлгөөн сэтгэл зүй тий. Тэр одоо нөгөө бага ямаараа ингээд гоё өөрийгөө ингээд хөнгөн амьдр гэдэг чинь тэр байхгүй. Заавал ингээд сард 300-400 мянган төгрөг төлөө фитнес явах алга байхгүй тий. Одоо өнөөдөр ингээд гарын доор материалаа ашиглаад гэдэг шиг нөхцөл байдлаа тохируулаад хүн эрүүл байх боломж байдаг. Тэгэхээр тийм юм хүртэл ингээд өөртөө гоё ингээд нэг өөрөө нэг юм амьдрах, эрүүл байх нэг юм өөрийн гэсэн нэг аргатай. Тэр арга чинь яг та ажилдаа орсны дараа үйлчлэхгүй гэж болно. Гэтэ яг энэ мөчид тэр бол хамгийн одоо чухал ноу хав. Тэгэхээр эмэгтэй хүн, ээж хүн ер нь өөрийн гэсэн ноу хавгаа байнга бүтээж явах хэрэгтэй. Өөрийгөө хөгжүүлэх, ажил, карьер, дээр нь эрүүл мэнд, гооц үе, дээр нь одоо нөгөө хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхтэй хүртэл бусдыг дуурайж, бусдын аргаар биш, өөрийн гэсэн ноу хавгаа одоо олоод ингээд явбал айгүй зүгээр санагддээ ш. Би энийг бол нөгөө хүнхэн амьдрахаа л гэдэг. Зөв.
За тэгээд өнөөдөр хаяараг хоёлаа. Цаг болсон тий. Тэгээд дээрэс нь нөгөө нэг цаг болохоос гадна сэдвээр ингээ хуваавал бүр илүү гоё үр дүнд хүргэх гэж би бодлоо тийм. Тэгээд хоёулынгийнхан төлөвлөснөөс илүү маш өргөн хүрээнд та маш гоё ойлголтыг өглөө. Тэгээд нэг тийм надад бол нэг тийм гоё яг төрсөн ихчтэйгээ ээжтэйгээ ярилцсан юм шиг нэг гоё дулаахан мэдрэмж төрлөө. Тэгээд ягаад тэр нөө эмэгтэй хүн биенийхээ зовлон гэл мэддээ шүү дээ. Тэрнээс шүүл эрэгтэй хүн бол бид нэрийг ойлгохгүй. Тийм учраас би нийгэмдэр ч гэсэн эмэгтэйчүүдийнхаа төлөө байгаасай гэж маш их хүсдэг. Тэгэхээр яг тэр ч утгаараа бидний яг зовлонг ойлгодог те биднэрт юу хэрэгтэй байгааг хамгийн түрүүнд олж хараад бас тэр эмэгтэйчүүд гараа сунгадаг хүний хувьд ингээд маш үнэтэй зөвлөгөөнүүд өгсөнд маш их баярлалаа. За тэгээд би нөгөө эмэгтэйчүүдтэй ингээд хандаад хэлэхэд одоо манай доогийн хийж байгаа подкаст бол декретний амралттай тэгээд хүүхдэд төрүүлээд гэртээ ингээд хүүхдэд өсгөж байгаа эмэгтэйчүүдэд илүү зориулсан. Тэгэхээр бит хоёр яг энэ сэдвэр нэлээ ингээд сэдвээ задлж ярина. Мөн маш олон мэргэжлийн хүмүүс оролцсон. Тэгэхээр энэ дээр бол би зөвхөн одоо нөгөө би өөрөө сэтгэл зүйч эрэг сэтгэл заслын зөвлөх. Гэхдээ сэтгэл зүй талаасаа биш яг нөгөө сэтгэл зүйчд энийг ярих боломж олгоно тий. Тэгэхээр нөгөө яг эмэгтэй хүний хувь хүний хөгжил карьер гэдэг ээж гэдэг карьер гэдэг талаас нь ярилцсан явна гэж хэлээд өгсөн баг тий. Тийм тэгэхээр би нэг юм юун дээр сууж исэн чинь нэг хүний лекцэнд сууж исэн чи тэр эмэгтэйчүүдэд зориулаад нэг лекц тавьжсэн. Амьдрал эмэгтэй хүнд аягүй харгас ханддаг эмэгтэй хүний амьдрал аягүй зовлонтой гэж ярьжсэн. Тэгэхээр надад юусаа таалагдаагүй. Эмэгтэй хүний амьдрал зовлонтой биш. Эмэгтэй хүний амьдрал маш баялаг байхгүй юу? Зүгээр жоохон тэр баялаг байх тусмаа жоохон complicated байдаг л гэсэн жоохон зөрчилдөө ихтэй л байдаг. Харин тэр дунд нэг өөрийнхөө ноу хав аргаа олчихвол тэр юусэн аюу гой баялаг амьдралд гоё амьдарч болно л гэж хэлмээр байна. За маш их баярлалаа. Тэгээд яг бит хоёрын яг энэ яг декретний тэмдэглэл подкастын маань яг юм ээж ба карьер хөв хүний хөгжлийн булангаас эмэгтэйчүүд маань орчин үеийн хүний хөгжлийн чиг хандлагыг мэдэж авах боломжтой бас өөрөө өөртөө яаж ажиллах вэ гэдэг аргуудаас бас суралцах боломжтой. Тэгээд тэр бүх боломжийг манай одоо Батханд зөвлөх маань хүргэж агаад би маш их баяртай байна. Тэгээд дараагийнхаа сэдвэр хоёлаа түрүүний ярьсан нөгөө төгс ээж ба прогресс ээж. Төгс ээж биш прогресс ээж бай гэсэн энэ сэдвээр хоёлаа ярилцъя тий. За баярлалаа. Баярлалаа.